гэж итгэнэ стач. Шудрагаас Тийш Баатар шангар бата бороо нэгэн газар хоороо бидний сонс олон юм бидний За чи юу болж байгаа вэ? Хэмэдэд үзэгчтэй. Битгий Songs podcast анхны машин аян замын бүр 360 podcast хийж байна. Самбано. Дорногоо юм гэсэн. Шандас хэдүүлээ юу? Дөрүлээ. Шандаар бол нэг ороогүй. За нөгөө одоо энэ онцгой хөл хорионы үе те. Хас хүмүүсийг шалгаж бүртгэж явах шиг байна. Оо энд эдрийг хардаа чопперчдээ шүү дээ. Вау. Окей. За. Рокер ах нартайгаа таарч байна. За тэгээд олон нийтийн бас стереотип байдаг. Эднэр бол танхаа гарууд байдаг гэдэг. Үний юм уу худлаа юм уу гэдгийг бол баталж хэлэхгүй. Гэтэ миний мэддэг чоппер бол дандаа nice ах нар байдаг шүү дээ. Вау. Самбат тоно. Nice. Вау. Cool га. Юу гэсэн. Йоо. Химэртэй юм шүү. Тэ. Яа, гоё хэрэгч. Вау. Гоё хэрэгч тэ. Хүннүү Riders. Гоё хэрэгч нэ. Сайн асууж нөө. Хүүгийн клипэн дээр гардаг ах шүү дээ. Вау. За цоглог юм а тэ нэрээ. Ахнар бас минь тустай байна. Зарим нь бол муухай харж ийн. Тэгэхээр уул юм дуртай богинтой болтой. Намхан ууртаг гэж чичээсээ намхан ууртаг гэж шүү дээ. Яг намхан мохоо харлаа. Гэтэ бас хурдан боёнгууд харагдаж байна те. Хувцсанаар нь бас зузаан. Йоо те. Энэ арьс чинь нөгөө нэг яг одоо хэрвээ унах юм бол тийм хамгаалдаг гэж байгаа шүү дээ. Зузаан. Хөнгөн мөрөний хоёрыг дуулах шүү дээ. Хөнгөн мөртний хоёрыг дуулах те. Сумнаас хүртэл хамгаална тэгэхээр. Харагчнаа. За ингээ бид нар баг хангаа өнгөрөө явж байна. Дорногов аймгаас Улаанбаатар хотын зүг. Өнөөдөр 5 сарын 31 юу штэ өнөөдөр чи юу лээ? 5 сарын 31. Тий. Зуны ихэнх сарын шөнийн 10 юм байна. Тэгээд ням гараг бид нэр Шамбала 2056 төслийн талбайгаас одоо ингээд эргэж явна. Эргээд гэрлүүгээ харж байна. Тэгээд бидний яг подкаст гэнэ ер нь бол явсан ажил бол айгу бүтэмжтэй сайхан болсон гэж бодож байгаа. Тэгээд вау дээрээс нарж байгаа. Тэгээ та бүхэн манай яг юунаас Дорногов аймгийн тэр Эрдэнэ сумаас хийсэн подкастыг үзээрэй. Тэрэн дээр бол одоо яг Шамбала төслийн талаар ярилцж байгаа. Бид нар замдаа ингээ 360 камераараа ингээ тий. Та бүхэн одоо миний машин доторх юмыг бүгдийг нь харж байгаа бах. Тий бас сони тий. За манайхаа сэтгэл ямар байна та? За ангаргаас эхлэе. За гойс хангаараа орж ирлээ. Гой ногоон болоод гоё шүү дээ. Таа ингээд бас хотоос гарах гоё шүү те. Зуны анхны зугаалга ингээ ижлээ шүү дээ. Одоо тэг сайхан биш шүү дээ. Энд ч бас энэ 100 борыг зугаалж чадах юм уу? Тэ бас гоё байлаа. Аль болох тэгэл цаг гаргаал те. Зугаалж авах хэрэгтэй юм байна. Ер нь тэгээд бид нар бол одоо амралтаар биш те. Ажиллаар явсан л да те. Ерөөсөө одоо 2 хонолоо шүү дээ те. 2 хонолоо. 2 хоног 3 өдөр газ яваал ирж байна л да. Тэгээд бидний хувьд бол одоо шинэ ийм нээлт болоод шүү дээ. Анх удаага Монгол гэр дотор подкаст хийсэн те. Өөрсдөө барьсан гэр дотор. Тий. Тэгэхээр явуулын студ гэрийн акустик бас айгүй сайн юм байна. Ер нь тийм эсхий чи ер нь дуу шингээдэг. Ойлгохгүй те. Тий. Тэгээ өчигдөр UB Dub Club-ын залуучууд амьд хөгжмийн одоо үнэхээр гоё тоглолт хийсэн те. Ойрд бүр манайд бүр ойрд гарч мараагүй ойрд гоё хөгжим сонсоагүй. Сэтгэл хөдлсөн бас үнэхээр гоё байсан.
жижигхэн цөөхөн идэх хүний play time шиг те. 20-30 төгний play time. Дандаа ажилчтан те. Ангараг маань яг дуучинтай айгүй сайхан танилцсан байгаа. Их сайхан. За цагш. Ангараг гоё юм ярилдаг гэж. Хойно нэг л болонд нэг яг нэг тиймээ хийгээгүй хөгчиг хойно нэг болонд байгаа юм л та. Гэтэ Энд гэтээ энэ нэг мик ингээд наач чааш ингээд явуулах ямар төвхтэй тий. ээлж Яалтчгүй тий. Гоё нөө тэгээд юу бодлоо. Гэр барьлаа шүү дээ тий. Сайхан байлаа. Ясам дээр бас гэр мэр би барьж чаддгүй байхгүй. Бид гурлаа л бас яг үнийхт бол гэр бол бас нэг барьж байгаагүй тий. нар байгаагүйсэн бол тий. Хэцүү байх байлаа тий. Хамгийн хэцүү юу вэ? Хамгийн хэцүү нөө? Хэцүү юм их байсангүй шүү дээ. Юу хэцүү байсан юм те одоо? Хэцүү юм бол байсгүй сайхан л байл шүү дээ. Баахан зураг мураг дараал тэгэл гарахаас ахуулаад аймаг цоглог байжснаа ингээл явцдаа жоох ингээл яагаад эдэн шийдэх юм уу те? Буцагтаа тэр зунуудаа харсан чи ямар гоё айлсан юм бэ гэдэг аяж дуусаагүй л байна л яал энэ. Гоё нөгөө тэгээд Тэгс амар удаан цаг өнгөрөөсөн юм шиг те. Өчтөр манай тэр Шамбала төслийн залуучууд Green Drill, Green Solar Energy, Plastic Center, UB Dab Club, анагаахын шилэг ухааны үндэсний их сургуулийн доктор, дэд профессор, байгалмаа агштай, биотехникчтэй, permaculture судлаач жаргалан за тэгээ зөндөө бас хүмүүсээс нь Jack's Coffee-гийнхан байсан те. Jack's Coffee-гийнхан маань гоё кофегоор одоо биднийг таслаагүй. Тэгээд өчтөр баг 600 мод суулгасан гэж хэлээ. 600 модыг нэг өдрийн дотор залуучууд бол газ суулгасан те. Бид нар тэгээд бас нэг мэрэгжлийн үний заавартаар те. Заавартаар тийм байгалмаа агшийн заавартаагаар эхлээд гадуур нь улиас суулгаад гаднах хүрээгээр нь улиаснууд суулгаад хоёрыг нэ яваад дотор нь дандаа юунууд хайлаасууд суулгасан. Тэгээ хайлаас бол маш одоо говийн нөхцөлт их хурдан ургадаг тийм тохиромжтой доороосоо ус татдаг тийм мод байгаа. Тэгэхээр хайлас модыг одоо байгалмаа агшийн зөвлөгөөгөөр сонгож ургуулж байгаа. Тэгээд нэг тиймэрхүү ажиллаа ярихад бол тиймэрхүү байна. Гэтэ яг ингээд нэг юм Монголынхоо яг байгальтай яг энэ замд ингээд явхад нэг л гоё сэтгэл санаа тэгэл бодолч гэсэн нэг ингээд Төвлөрсөн те. тий яг нэг юм одоо чинь бид нар хотод байх юм бол тэгэл за хин рүү ярих уу хаашаа очих хэвтэй вэ хинтээ уулзах хэвтэй вэ гэл те ямар одоо хэдэн цагаас подкаст хийн тим гэл яг аяллаа бас яг замдаа явах тэр замын аялал бол бас хамгийн гоё мөчлөлтэй гоё эсгэлтэй те надад бас тэг санагч байна. Та нарт яаж байна? Надад бас гоё байна. Одоо ингээл гоё байна. Яг хотоос гараад явж хахад те. Одоо бид нар чинь түүх мөнх гээл бас жоохон сонирхдаг. Тэгэнгүүт энэ эцгүү тал дээр гар холгонд ингээл мартцсан байсан бохоо. Бид нар чинь өмнө зөндөл өдөө гарч байгаа шүү дээ. Тэснэ ингээл энэ ингээд харц нэг цаад захыг харж чадхааргүй тийм одоо хол тал те. Одоо хол байгаа уулууд чинь ингээл харагдаал байдаг, яваал байдаг 2-3 цаг явж очдөг шүү дээ. Тэгсэн чинь цаатал нь харагдахгүй тал гэхээр бүр ямар уудан бах вэ? Далаа юм уу те? Бас л байна. Сая одоо бид өнөөдөр өглөө говьоос гараад наашаа ирж байна л да. Тэнгүүд зам ингээл террейн те одоо газар зүйн одоо энэ онцлог багаар одоо хөрс бол шал өөр болоод эхэлж байгаа те. Илсэрхэг чулуурхаг байж ийснэ багаар ногоор сараад одоо хангаа. Тэнгүүд хангаан салхи бас өөр өдгийг бид нар өнөөдөр л мэдэрлээ. Одоо говь бол ер нь тийм ширүүн тэгээд тийм хүчтэй салхитай ширүүн. Хуурай бас тийм. Амар хуурай салхитай. Бид хэдийн ингээд нүүр царай бол түлэгдсэн байгаа. Наранд гэхээсээ илүү ингээд юм салхинд түлэгдээд амар сонио ингээд багт нар тусангууд те дорхно. Тэгээд говьчин болохоор бид хэдийг очиход зүгээр ингээд юм бүлээн салхитай байгаа нэг нөхгүй те. Бүр хүүтнэр шуурна, шороогоос илсээр шуурна тэгж мэхээр бүр амар болдог. Тэнгүүд хангаар орж ирэнгүүт нэг нацагд орж ижүүлэг байдаг шүү дээ те. Тий, элбэтж байгаа юм шиг гэдэг шиг айгүй зөөлхөн салхитай болчтой юм байна. Тэрийг өнөөдөр анзаарлаа. бид тэгээд бас нэг амар нар марны тосмосгүй явцсан те. Ер нь бэлтгэл жоохон. Гэтэ яг сансныг бодоход бол миний бодлоор бол говь бол гайгүй л санагдсан. Яг бидэрт нөлөөлөл жоохон сүртэй ярьчгүй гэж би бодлоо. Зүгээр ингийн гэж бодож байна. Гайгүй л ер нь нэг амар их бол байхгүй. Тэгээд
тал газар тэгээд зөөлхөн тэгээд элстэй тэгээд ус ногооч ер нь байж гэдэг юм байл шүү. Зөндөл гэдэг юм байл шүү. Тэгээ яг хүмүүс яг говь гэхээр анхандаа нөө мэдгүй байх үедээ элсэн цүл гэж бодоод байдаг байхгүй. Говь ч бас арай уртай нэг шавг харгантай байж идэг. Бас дэрс мэр сургаж идэг. Бид ч бас нэг нээлттэй хэлнэ шүү дээ тий. Одоо ер нь зөв нээлт өстэй тий нээлттэй хэлээ. Тэгэн гутаа бас тий төслөгөө нээлтийг хийлээ. Юмудаа ерөөхдөө эхний шатны бүх юмудаа хийцэн болохоор бас нэг бяцхан нээлт хийгээд орой нэг жоохон бас нэг дараах юм да. Нэг партидлаа. Тийм хол газар тий зүгээр л сэтгэлд бас аим гоё хоногчлаа л та. Эзгүй хээр тал ингээд юу ч эргэн тойронд байхгүй хинт садаа болохгүй. Зүгээр л яг үзэл бодол нийлж байгаагаар ингээд гейм жижигхэн камп тэгээд ингээд бас гоё хөгжим тавиад амьд хөгжим уу ингээд гэр дотроо гадаа нь гоё спикер тавиад тэгээ ингээд хоорондоо илүү дотнос танилцаад яа тэрээс аим гоё байсан. Тэгээд бас play time яг бас энэ цөлд болоод бас ямар гоё вэ гэд нэлээд бодлоо. Play time бол одоо нэг хөгжмийн наадам шүү дээ тийм. Яг нэг наадам бид нар болохоор ирээдүйд бас ямар одоо зорилготой байгаа гэхээр энэ Шамбалаа төсөлч одоо ингээд хэдэн мянган мод амар олон мянган мод амар олон мянган тэгээ буруу яриад байгаа. Ер нь бол олон мянган мод тарихын тэгээд энэ ногоон бүс байгуулна. Тэгээд дунд нь ийм нөгөө инженерийн суурин ийм одоо юу сууцтай газруудыг байгуулна, ажлын байруудыг байгуулна. Тэгээд тэнцэнэ гэдэг ерөөсө хоол хүнсээ ургуулах те гэдэг иймэрхүү байдлаар гэхдээ яг бүх хоол хүнсээ ургуулахгүй л те мэдээж. Тэгээд яг цаашд одоо экспортлж болохоор юу вэ? Нэмийн ургамлууд байна уу те? За говийн бүсэд одоо жишээ нь говийн бүсийн одоо төв суурин газрууд ч юм уу одоо суулгах одоо мод тарих тэр моднуудыг үржүүлэх тийм талбай адир болох гээд байгаа юм. Тэгээд яг тэр талбайгаа бид нар бас яг зүгээр одоо юу гэдэг юм бэ? Зүгээр л мод тарьдаг тийм юу биш. Тэнцэнэ бас аялал жуулчлалын юм бүс ийм юунуудыг зорилтуудыг тавиад байгаа. Тэрний нэг нь бол ялчгүй хөгжмийн наадам байгаа. Олон улсын хөгжмийн наадам тийм хийгээд тэгээд энэ болохоор одоо зөвхөн Монгол биш те олон улсын одоо уран бүтээлчтэй ирж тоглох те яг ногоо хөгжил доктортой хөгжил гэдэг байгаа те яг энэ дэлхий байгаль дэлхийдээ ээлтэй бай гэсэн тэр үзэл санааг ер нь сурталчлах те байгаль дэлхийг тэндээс бол одоо ганц чавг гаргахгүй хөгжмийн наадам хийх гэсэн тийм зорилт гаргаад байгаа те. Тэнцэнээс гарч байгаа одоо хогнуудыг дахин боловсруулах, ангилах те тэгээд яг зөв газар нь одоо яах те дээрэс нь одоо хог хаягдлын талаар газар тариалан те одоо мод үржүүлэг одоо юу гэдэг энэ бүх талаар бас одоо боловсрал олгох те очсон хүн болгоо одоо бид нар чинь ингээд play time дээр очиод ингээд яг ингээд такси аваад ордон шүү дээ билетээ аваад тэгвэл билетээ авч байгаа нь одоо энэ одоо хөгжмийн наадамд билетээ авсан л бол шууд нэг мод суулгах одоо нэг мод дагалдаж ирж байгаа гэж бас ойлгож байна. Тэгээ ирээд өөрийнхөө модыг суулгана те энэ бас одоо нэг юм бэлгэдлийн юутай л да одоо очир утгатай те одоо хүн ирээдүйдээ хөрөнгө оруулж мод суулгаж ийн гэдэг чинь урт хугацааны зүйл одоо байгаад байгаа байхгүй те. Тэгэл дэлхийдээ те. Тэгээд одоо тэндээс гарсан одоо ялгагдсан байна те. Хүний одоо хүн л юм чинь тэгэл эн чинь бааж чинь. Тэгэхээр энэ бүхнийг бид нэр ингээд юм бохирдол болгох уу те. Эсвэл энийг зүгээр бид нэр илүү ашигтай болгож болох уу? Баялаг болгох уу? Бордоо болгож болох уу? Нөгөө моднуудаа ургуулах уу ч юм уу те. Ингээд ер нь бол бүх талаар нь ерөөсөө ингээд юм байгальтайгаа сүлэлтсэн тийм хөгжмийн наадам бас их зоригтой байгаа. Өчигдөр бол яг нээлтийн бараг л нэг юм мини хэлбэрээр хийж үзлээ те. Гоё л. Энэ асар масрууд те хоёр асартай те. Нэг нь гэр зүгээр нэг нь асар байхгүй. Тэгэл тэр хоёроо хоёр асар юм шиг те. Хоёр тайцтай те. Нэг нь амьд хөгжмийн тайц, нөгөөх нь юуны тайц. Тэгээс амар гоё өгчтөр намуухан байлаа те. Бүр ингээд амар шуураагүй ш тайц болчихсон те. Бүр би миний андсанаар бол бүр намуухан байсан гэж бодож. Тэгээ однууд амар байсан гэж хүмүүс ярьсан. Би нэг анзаараагүй. Тэгээд тэр нэг миний ойлгосноор зөв одоо нөгөө ойгоо ингээд ийм одоо зураас олгоод ингээд тойрог хэлбэртэй ч юм уу нэг хэлбэртэйгээр ингээд одоо ийм бүслэлт шиг те ингээд тойроод
Зурвастай. тий зурс нь ингээд эргэн тойрны бүх хэсгийг ингээд гаднаас орж ирж байгаа салхи яг тиймэрхүү юмнуудыг хамгаалж мамгаалаад тийм нэг юу болох нэг тухтай бүс, намуухан бүс илүү тийм гоё чиглэг бүсийг бүрдүүлэх гээд байгаа шүү тий. Миний осноор төпстэй. Тийм тойр гэлбэртэй гэж ойлгож би бол Шудлан зураас ч гэж болох бах тий. Яг салхиныхаа чигээс ч юм. Тойр гэлбэртэй. Ингээд тойруулаад нөгөө юм юу хан босгочих жоохгүй юм. Хайлаас модоор ингээд бүр ингээд ийм шигүү юм моднуудаар ингээ 3-4 м ч юм уу хэдэн 3 м ч юм уу тий ургасан юм мод босгоод янгууч нь бид нар ингээд нүүр түлэгдээд ингээ салхи хүлээгээд шүү дээ. Тэр нь арай багасгахгүй тий юм тойрог юм бүс болцохоор чинь дотор нь бол арай энэ одоо салхи шуурганы юмнаас арай багасах юм болов. Тэгээ доор нь байгаа хөрс нь бас чигшэлтэй болох тий дагаад одоо зүлэг ногоо ургах тиймэрхүү одоо юм жижиг юм тогтолцоо үүснэ тий ургамлын тогтолцоо үүсэх тийм ач холбогдолтой гэж хараад байгаа ногоон зурснаа л тийм тэгээд энэ бас сонирхолтой давхцал юм шиг нэг юм болсон л да. Одоо нэг Rockstar гэдэг манай Содо бидэд энэ киноны зохиол бичиж байгаа шүү дээ. Тэгээд тэн дээр нэг юм зохиомлоор хөгжмийн фестивалийн нэр бодоод бүгдээрээ. Тэгээд Playtimer хот юм нэг гоё тэгээ олон хүмүүс очдог фестивалийн нэр юу байж болох вэ? Тэгээ байхан бодож байгаад Шамбала гэдэг үгийг би дэвшүүлсэн байхгүй. Тэгсэн чинь тэр хэд бас айгүй тухайд таалаж тэр чинь баг 23 сарын өмнөх шүү. Тэгээ одоо мартцсан байж магадгүй. Тэгээ би яг тэр нэрийг зөвтгүүлж жагаад ер нь ячна. зүтгүүлнэ гэж байгаа. Тийм. Тэгээд бас энэ чинь нөгөө энергийн төв Дорногов аймагт одоо энергийн төв гэж одоо Догшин ноён хотогт те данзан харавж байгаа. Одоо энд бол ийм энергийн төв байна. Энэ ирээдүйд бас ийм их хүний хөлд дарагдах газар байна гэж бас одоо яасан гинлээ. Тий одоо зүгэнсэн гинлээ. Тэгээд одоо Дорногов аймаг руу чи хамрын хэд рүү бол одоо дотоодын жуулчлал бас байдаг шүү дээ. Айгүй шүү дээ. Тийм дээрэс нь бас гаднаас одоо Японоос өдр хүмүүс бас хэрж үздэг гэж байгаа. Тэгээд Робертс бас ирж ирсэн шүү дээ. Дорноговд. Вау. Юу тэгэл тийм том амартай мөн гэж. Амрын дээр хаалаад байгасан. Тэгээд нөгөө Япончууд бас нэг юун дээр хэмжилт хийсэн гэлээ. Би юутай ойлж яриад байгаа юм бэ? Хамбогдтой. Өмнөгов аймгийн Хамбогд сумд нөгөө дэмчгээ хийдгээд бас нөгөө данзаа оруулж байгаа юм байгуулсан тийм хийдэж тийм. Тийм говийн одоо юм говьд ч одоо хэдэн хід байгуулсан бэ? 3-4 хід байгуулсан юм билээ. Тэгээ тэр хийдийнх нь нэг тэнцээ одоо юм энергийн юм одоо юу гэмтэй бүр юм ундрах тэнцээс ингээд 10 хэдэн километрийн радиустай ингээд энерги цацарч ийн гэж тэр хэмжил өмнөх соёл иргэншлийн зүгээр булагдсан зүгээр тийм мэдээлэнгийн нэг таамаглаж ярьдаг штэ. Тийм технологийн одоо манайхаар бол радиашн тийм зүйл байх боломжтой юу? Боломжтой л ах та. Тэр тал дээр юу гэж бодож чинь таамаглал. Ер нь Монголын байгаль чинь өөрөө амьтай. Ер нь байгаль дэлхий мэдээж дэлхий тэр чигээрэл амьтай л та. Гэхдээ яг нөгөө одоо юу гэдгийг бөөнөр тэгж хэлээд байгаа байхгүй юу? Одоо Монголын газар нутаг бол бүх юм нь бүр жалганд хүртэл амьтай байдаг тийм. Жалганд хүртэл нэг эзэнтэй байдаг гэдэг ч юм. Ягаад гэвэл бас нэг юм байгалаа тэгж одоо сүйдгээгүй ер нь одоо бас юу гэдэг нь дахидаг те одоо сүүгээ өргөждөг ч юм уу те зүгээр л одоо нэг ингэ сэржим өргөдөг ч юм уу энэ бүхэн чинь ингээ цаана энерги байдаг юм шиг байна л та. Тэгэхээр яг тэрэндээ ч юм уу эсвэл зүгээр угаасаа сансартай холбоотой байж магадгүй. Зөв Монголын газар нутаг тийм энергийн ийм холбоотой хүн холбоотой ч юм уу тийм байдаг байж магадгүй л гэж яриад байгаа. Ер нь бол одоо янз бүрийн бөөнөртэй бөөлдөг хүмүүстэй ярьж хахад бол тэгж ярьж байна лээ. Тийм тэгээд гэхдээ энерги гэж угаасаа мэдээж байгаа л та энерги Монголын говь бол бас их энергитэй газар гэж л ярьдаг штэ. Уус эрчим хүчний одоо сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй Нар салхи. энерги гэснээс хэдүүлээ юу дээр гуруулаа юу асч тэрээр л ярих аа. Энерги аавраага үзүүлсэн шүү дээ. Тийм. Айгу сонирхолтой шүү дээ.
Ер нь яаж үзүүлсэн дэр процессыг ярина. за би бол анх удаа үзүүлж байгаа байхгүй юу. Тэгэл ороод суулаа. Яагаад үзүүлэх болохыг бас нэг ярьчих уу. За тэгдэж За манай нөгөө нэг сонсогчд бол мэдж байгаа те бид хэд нөгөө бөөмөө гэдэг зүйл одоо үнэхээр үний юм уу үгүй юм уу гэдэг дээрээс өөртөө ингээл гайхал явж байгаа шүү дээ. Тэнгүүд тэр үед нөгөө бас нэг ямар нэгэн тиймэрхүү одоо үзүүлэлтийг харуулдаг юмны талаар бас бид судлаад тэгээ галерей дахин ярин дээр болохоор тэр нөгөө соронзон орныг судлаад аавраг нь үздэг чинь бол ер нь айгүй шинжлэх ухаанч арга гэдэг байгаа байхгүй. Тэгээ зүгээр ингээд одоо цэгүүд дээр натгаж үзээд тэгээ соронзон орныг нь хэмжээд тэрүүгээр аавраг нь гаргачихж байгаа. Тэгээ социализмын гэж бүр Монголын сайд дарга нарыг одоо хэмждэг байсан ингээ ярьж ирсэн те. Тэгэнгүүтээ бид хэд ямар хүн хамгийн дайггүй байна гэд тэгээд сонсож байгаа хаа. Сонсож байна уу бика? Зүгээр ингэ. Тэгээд үзүүлсэн. Тэгээ ер нь айгүй бас те beyond те зүгээр аавра үзэхээс ч цаашаа бас юмнууд мэдж авсан. Окей. Зүгээр нэг хэмжилт хийгээд ингээд за тэр өгөгдлүүдийн тэр одоо мэдээллүүдийг одоо жишээ нэг хүний ингээ гаран дээр ингээ цэгцсэн. Энийг бас үзүүлчихсэн хүмүүс мэдж байгаа хэл та. Тэг хүний бие чинь одоо ингээд юу шиг юм цэнийг ялгаруулж идэг тэр соронзон орны юм одоо юм юу гэдэг юм ялгаруулж энерги ялгаруулж идэг тэрийг хэмжиж байгаа юм шиг байна тий. Хэмждэг тийм одоо төхөөрөмжөөр тэгээд гарчсан тоон тэр өгөгдлүүдийг нь компьютерт оруулаад тэрний 3D юм загвар дээр хүний одоо биеийн загвар дээр ингээд тойруулаад ингээд юу дүрс тийм зураг харуулад тэрийг бол бид нар хараад ойлгохгүй те. Тэгэхэд одоо тэр үзэж байгаа хүмүүс маань бол яг ингээд тэрийг нь тайлбарлаж энэ ингээд яагаад юм одоо жишээ нь энэ талтаа ингээд жоохон цөмөрсөн байна ч гэдэг юм те. Энэ тал дүүрэн байна. Тэгснэ тэрийг нь бүр ингээд цаад одоо юутай холбоотой. Би бүр сонирхол асуусан байхгүй. Та яаж энийг уншаад байгаа гэсэн чинь нууц гэж. Тэгээ яасан тэр хэлэхгүй л мэдрэмж шаарддаг байх л та. Ангараг ярих гэжсэн өөрөөшлөө. би ярьчлаа шүү дээ. Аа сонирхол юм тэгээд яг хоо бид гуравтаа нэлээд юм ярьсан. Тэр удаа ямар ярилтай юм шүү дээ тий. Гэтэ яг хоо тэрэн дээрээс бол тэгээ гадуур амар олон төрлийн хүмүүс байдаг юм байл л дээ. За. Тэндээс зүгээр би бол ингэж ойлгосон зэ. За тэр хүнийсэн ярьж байгаа юмд одоо итгэхээгүй хамаагүй шинжлэх ухаанчдаас ядаж тэр бөмбөрцөг тэр нэг өндөгн дотор ингээд хүн байгаа байхгүй модель нь. Тэр одоо энерги нь бөм тий одоо өндөг тий бүрхий шарик гэх юм уу тэр нэг энерги тэр нь ямар ч бүрэн байхтай гэдгийг би ойлгож байгаа байхгүй юу. За. Тэгэл энэ бол яг шинжлэх ухааны талаас амар ойлгомжтой болчихж байгаа. А дээр нь яг тэр тайлбарлаж байгаа арга процесс нь янз бүрийн байдлаар бол жоохон өөр байх буруу байх магадaltaй байж болох юм гэж бодсон. Тэгэхээр ерөөдөө бол хэлдэг юм байлээ. Тэгээд нарийн цааснуудыг яаж уншдгийг нь бол үгүйс мэдэхгүй. Гэтэ бас амар сонь юмуд хэлдэг юм билээ шүү. Бас яг л хэлж илээ шүү. 80% та бол яг хэлж юм билээ. Намайг оронгууд яг тухайн үед миний нөгөө бөөр нэг учир битүүлэх шалтгаанаар өвдөө. Тэгээд дараа нь яг барай заслаар явж байгаад ардын боломж яхад үзүүлэхээр зүг зүгээр нэгдэж байгаа юм. Тэгээд тэгсэр нэг хилээд байсан. Тэгээд нэг барай заслж явах явцсан жагааг болсон шүү. Тэгсэн чинь юу яагаад тэр ихч рүү ороод нэг олон юм ер нь бол мэдээлэл өгөөгүй би зориод тэгсэн чинь тэр мэрийг шууд хэлж илээ. Одоо тэр бөөрчин одоо өвддөй маань тэгээд өөр юу илээ хөлчин чилдэг мэлдэг яг хэлж ийсэн. Тэгээд бас их сонирхол доо манай гэрт байгаа тэр хаалганы хажууд байгаа төлний байрал мэрлийг хэлсэн гэхээр яг ороод зүүн гар талд шатны доор юм төлөөд өгсөн байхгүй миний амьдэрч байсан байна. Тэнгүүд зүүн баруун гар талд нь болохоор зүгээр төл байхгүй зүгээр хан үлгүүр чигээрээ явахаараа 0 энэ төр байдаг. Тэнгүүд зүүн гар талд нь төл байдаг. Ганцхан угаасаа зүүн гар талд нь төл байгаа. Тэрийг одоо яаж олж хийлсэн те. Тиймэрхүү зүйлүүд бас үнэхээр бас зүгээр нэг ааврагаар одоо те үзэх яаж олсон гэмээр санагдсан л та. Тэгээ ангаргийн бас нэг юмыг одоо ингээд би хажууд нь 100 ингээд дов сууж байгаа шүү дээ. Ингээд чимээ саадуулахгүй тул. Тэгсэн чинь яг ангаргийн нэг юмыг яриад тэгсэн чинь ангараг тэрийг ингээд нотлсон чинь би бүр ингээд дуу алдсан шүү дээ. Гэд бүр ингээд яаж тэрийг мэдсэн гэмээр тэгээ бүр ингээд өмнөх үеийнх нь хүмүүсийн юмыг ярьж өгөөд тэгээ би бүр вау. Дээдсийн мэдээл. Үг дээдсийнх нь мэдээллийг тэндээс нь харч чинь те. Ээжийн тал, аавын тал гэтэргээл те. Тийм одоо үүлийн өртөө байна ч гэдэг юм уу. Тэр юмнуудыг нүртэл ингээ хэлээд анх бас би үзүүлээд би яадаг вэ? Америкаар аялан тоглолт хийчээд
явж ирээд тэгээд яг бид нар чи явж байхдаа нөгөө янз бүрийн түрээсийн байранд байна шүү дээ Airbnb те зочд буудлын одоо нөгөө зочд буудлаас арай хямдхан үнэтэй байдаг л Airbnb-гээр ячдаг хөө тэгээд яг тоглолтынхаа байртай ойрхон газар гээд тэгээд энэ стогоо ярагч юм те нар жаргаж яах л энэ салхин парк яг хажуугаар харагдаж байна. За тэгээд тэгсэн чинь яагаад ч Нью-Йорк хотод нэг сонин байранд л хонсон юм шиг байна. Тэгээд инстаграм байна. Вау. Нью-Йорк хотод тэгээд нэг юм яаж ч салхи орж байна. Аяар орж байна тий. Окей. Тийшээ харда тэр ямар гоё юм бэ? Тэр юу шатаад байна? Нэг юм шатаад байгаа юм шиг харагдаж тэр цаана. Энэ тал газар энэ нэр уул. Энэ одоо сургууль юм яг энэ гоё байрлал дээр те. Гоё мод амар гоё мод тарьсан байна шүү дээ. Нэг 20 орчим настай байхаа энэ модод бол хөвчлэн. Ингээд нэг Монголынхаа нэг сайхан байгаль газар нутгийг ингээ хараа явахаар яалчгүй л нэр яаж ийм цөөхөлөө те. Яасан азтай. Андаа л гэж бодох юм да тий. Баяа л том өрөөтэй хөвгтүүд шиг тий. Тий. Жаргаж штэ. Тэгээд тэгээ нэг юм сонин байранд 2 хоноод ерөөсөө унтаж чадаагүй. 2 хоног унтаж чадаагүй зөө. Өмнө чинь ядраад унтан та тий. Тэгэхэд би шүн ерөөсөө унтаж чадаагүй. Хан дотор нь юм дугаараадсан байхгүй юу. Ингээд нэг юм ухаад байгаа юм шиг ингээд нэг юм майжаад ингээд байгаа юм шиг шүнжэнгөө зөө. Би тэр нь одоо харах марах юм болов. Улаан гэж дуурдаг шүү дээ. Юм мэрээд байгаа юм болов гэж бодоод жоон сэжиглээл. Тэгээ ингээд 2 хоног ямар ч бас нэг сайн унтаж чадаагүй. За нэг 30 минут нэг шөндөө нэг 30 минут яг ингээд унтаад сэрчээдсэн те. Ерөөсөө нэг сайн унтаагүй. Тэгээд тэрнээс хойш амар ядраад ер нь ингээд нэг 2 хоногийн нойр алдчихаар чинь тэгэл амар ядраа шүү дээ. Тэгээ явж байгаа 7 цаг нисэж ирнэ. Тийм. Тэгээд Монгол руу ирээд тэрний дараа нэг 4-5 хоногийг 6 хоногийн дараа ч илүү Монголд ирж байгаа байхгүй юу. Тоглолтоо дуусгаад Чикагод тоглоод дуусаад тэгээд ирээд яасан ч юу яагаад манай ээж яагаад ч минийхөө нөгөө юун дээр тэр юу газар очиад үзүүлчих гээд тэгээд би ч анх удаага тэгж одоо юм хэмжүүлж үзүүлж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь л яг ингээ миний шилэн үзүү тэгээд доор нурууны доод хэсэг одоо артл одоо хэмжлүүдээ хийлгээ яасан чинь тийшээ ингээ тэр нөгөө зурган дээр нь хойноос ингээ цөмрөөд ороод ирцэн. Тэгэж харагдсан. Тэгээ чамаг бүр 2 юм дагчиж чи хэвтрийн ингээ тийм сонин юм хэвтрийн бузар авцсан байна гэдэг ч хэвтрийн тий яасан бол гэдгсэн чинь энэ нэг тийм чи ямар газруудаар ингээ байсан явсан хаана хонсон гэх надаас тэнгуут нь шууд Нью-Йорк бодогч жоохгүй пан гэл нэг юм хоочны байр те. За гэл тэр нэг жоох эвгүй газар байсан юм да. Тэр юунд нь том тойл байсан юм байсан. Өрөөнд нь тойл байсан. Тойл байсан штэ гэл. Тэгээ тэнчэнээс чи ер нь 2 найз дагуулад ирсэн байна тэгээд. Тэгээ бүр тэр чи яг нэг юм юу заслын тэр хийдэг юм байлээ л дээ. Галын заслын тэр гэл лагаар. Тэгээ тэр мэрийг хийгээд тэгээд нэг 3 хоног хийлгсэн юм аа. Лаан дээр сууж муугаал. Тэгээд яг би нэг амар ингээл яг тэрэнд итгээл бишрээл ингээл яагаагүй л дээ. Гэхдээ ер нь бол яг дараа нь дахиад хэмжүүлэхэд бол тэр нь гайгүй болцсон байсан. Тэгэхээр бас та битгий яараарэ гэж байна. Тэгэхээр бас яг одоо юу гэмдэ тиймэрхүү юмнуудыг ч гэсэн олж хардсан байлээ. Хүний энерги нь болохгүй болцсон тий. Тэгээ хүний бие чинь ер нь эхлээд тэр энерги бие тэр аура бие эхлээд одоо нөгөө идэгдэж тэр нь одоо нэмгэн болоод ч юм уу те цөмөрч өмрөө тэр нь одоо гимтсний сэвтсний дараагаар яг махан биеинд нь одоо тэр нөгөө нөлөөллүүд нь илэрдэг гэдэг байгаа байхгүй. Нөгөө нэг бүрштэй юмнуудыг олоогүй юу? Энэ дотор байхгүй нь. Эсвэл уртлын юмд. Чи үзлээ. Наач Android цэнгэлж байна. Podcast. Наач iPhone хаана? Би болохоор минийхаас зүмэрсэн байсан бохоггүй араасаа зүүн араасаа зүмэрсэн харагдаал амар тэгэл сонио яг юмнууд хийж мэлээ. Тэр заслын арга нь
заслын арга нь би юу юм бэ гэсэн чинь тэр лаан юу гэж заслага байгаа. Тэр нь гэхдээ амар үнэтэй зэв. Ингийн юм анхаараагүй. 20 мянга тий. Тэгээ тэр чинь амар олон ламаагаа нийлэхээр амар үнэтэй юм билээ. Тэгээд тэр одоо аврал төв хүн бол гэхдээ ингэт юм билээ. Одоо чинь аврал гимтсэн. Загас гаргууд бол үүсв зөндөө байгаа. Яаж засах вэ гэхээр хамгийн одоо за бэс дарга гэх юм бол ер нь бол одоо лав бол яг тийм застдаг бол арга биш зүгээр ресет хийгээд ингэ шинээр ингээд шин болгочдөг тийм арга. Цаашдаа аюулгүй. Тий, шинээр эхлүүлцдэг гэх юм уу. New game гэх юм байна. Тийм юм шиг үлээ. Миний ойлгосноор яг тэр асуудалтай гаруудыг ингэ янзж манзалдаг гаруудаас хамгийн бэс дарга нь бол за бэлтгэл гэж хэлээ ер нь бол. Найдвартай. Тий, тэр хүний хэлснээр бол яг ингэж байгаа байхгүй юу? Сайн өндөр түвшинд бэлтгэж чадах юм бол ингээ илүү ингээд оюуны тэгэх юм бол хүний энерги бас амар ингээд тийм мундаг бас сэвтгэхэрэггүй те бас айгу тийм чадртай болдог. Хүнийг бэлтгэлээр бас ингээд сайн өндөр түвшинд гэж байгаа нь яг шинэ төвшнүүд байдаг юм байна л. Би сайн мэдэхгүй болохоор төвшнгөө гоё ахиулаад ингээ гоё бэлтгэл хийх юм бол амар ийм аврооны хувьд бол бүр амар хүчрхэг тэгээд бат бөх бас тэгээд ингээд тогтмол хийгээд айгу мундаг болдог юм байна л да. Тийм чадваргүй тохиолдолд хоёр сонголт байгаа байхгүй. За сайн лам бол бас аврагч засна янзлан сайн. Нэг тоохгүй сайн. Уу яг ер нь тэгсэн. Тэгээд бас бөөдөр очиж болно. Тэгээд харцангуу за яг ер нь бол бөө зүгээр. Ягаад гэвэл засал нь хурдан суудаг гэдэг ч байгаа байхгүй. 2 хоноод бол засалт нь суучин дээжээ засууж масуулчаад хаач хамаагүй зүгээр дахиад авраага үзүүлдээд нөгөө яг шаригч яг бөмбөлөгтэй тэр яг ямар байгаа чи хинжих өстой гэдэг. Ер нь хянах нь би айгу зөв гэж би чухал гэж ойлгосон байхгүй. Тэгээ би нэг сайхан засал хийлгээд бөөдөр давхар одоо ламталтай байна ш тэгсний амир бэлтгэл мэсэл хийлдээ байна ш. Тэгээ би аль алины яс зэрцүүлэх гээл бас бодож байгаа байхгүй. Хүнлсэн яалч ус ингээд жоохон ингээд хөгшсөн юм уу яасан жоохон сүсэг бишрэлтэй болж байгаа байхгүй. Хүн бол ер нь харж ахт бол одоо мэдгүй барилгын ах нар бол дандаа л ард нэг хүмүүс байдаг ш наслын нийгээ л хэждэг. Амар тий барилгын одоо юм хоёр зуутаа ах нар бол бүгд нэг тийм лам мам ч юм уу бөөмө ч юм уу дандаа нэг юм араа тий даадгадаг хүмүүс бол бүгдэнд нь уусаа байдаг болохоор ийм хишмэл үзэгдэл юм шиг санаж байгаа байхгүй. Юу нь бол тэгэхээр бол уусаач сүсэг үршилт манай ээж амар сүсэг үршилттэй. Тэгээ сайн бөөдөр сайн лам дээр нэг сайхан лүүжин мүжин тавьж байл янз бүрийн ном уншууллаад гоё ингээд энерги орж ийн ч юм уу тийм засал нь орж ийн гэж бодоод тэгээ бөөм өдөр ингээд чи бөө бол одоо үгүйсгэхэд одоо би бол үгүйсэхгүй л дээ. Тэг хидэх дэмжгүй сорихгүй. Гэтэ итгэдэг яг гоо тэгээд авраа болоос яг тэр нэг юм хэмжигч болох тийм нэг арга واخхой аим сонирхолтой. Тэг би одоо нэг байж байгаа л нэг яадаг штэ. Давтан үзлэгээр юу яд юм бэ лээ. Анх үзүүлэхэд бол нэг өөрхөн эдэн 4 25 авч юм уу хэлүүлээ те. 35 лөө. Тэгэнгүүтээ би бол одоо ингээд ямар ч аврааны газар мазар байх юм бол харжаал. Окей. Оронгуудаа хэлцдэг байхгүй. Хичээ над ямар ч би уусаа үзүүлдэг юм аа зүгээр. Яг одоо миний энэ нэг шаариг одоо гэх юм уу те. Тэг нэг бөмбөлгийг авраа бөмбөлг энерги бөмбөлг гэрлэн бүрхүүлээ би зүгээр л харчмаар байна гэх те. Текст ямар ч тайлбар текст юу ч авахгүй би зүгээр бүрхүүлэл харчээ зүнүү дээрээ 2 секунд тэгэл болоо гэл атмод өгчээ гингүүд давтан юм аа гэж хэлэнгүү тэгэл асуу давтан чинь ихтэй өнгөө гэдсэн шүү дээ. Сарын дотор өнгөө үзүүлээрэ гэдсэн шүү дээ. Уу яхаа одоо тэр чинь тэр сар нь өнгөрөн шүү дээ хүн олон наслаа шүү дээ. Хаасаагүй явна шүү дээ. Дөрүлээ. Дөрөв эрэхтэй явж байгаа. Дөрөв эрэхтэй. Хаан сууж байгаа. Дорноговын Эрдэнэ сумаас явж. Одоо хотын айл дөрөв болтой. Хаа бол дөрөв. За суурлаа. За. Дөрөв болтой гэдэг. За. Тийм байна. Тэгэл бас одоо бол тэгэл үгүй нэрээ яг үнэхээр хүн бас өөртөө арчаад байх юм бол би бол ингэж бодож байна. Аль тэгэл зүү орох зайгүй бас одоо үед чинь амар сони хүмүүс чинь ингэ уулангууд энерги бас энерги ер нь ингээд алдаа хэлээч гэсэн ингээд асуудал орлоо энэ бас хар хэлдэг хүмүүс ч байдаг шүү дээ.
тооцно. Сая цаахаа. Тий. Тэгэхээр залуу хүмүүс бол ингээ одоо маа найзууд инээж байгаа байхгүй зүгээр. Авра маавра гэж шоолцсон моолцсон. Чи одоо арай эдэр гэж мэгэл. Сүсэг ширлэгөө болохоор би инээтэй санагдаад намайг шаалж таапаалж инээж минийгээд бүр нийлж айлгууд чи намайг шаалснаа. Амар бүр ингээд би бүр тийнд ганцаахнаа нэг юм гэгэрхэд ам яах гэдэг мэддэхгүй нэг тийм ойлгомжгүй болчихж байгаа хөөхгүй. Гэтэ яг би бол яг одоо буруу шахаж шин. Гэтэ хүн болгоо ерөөхдөө жоохон бас яг хэрэгтэй. Өөртөө төлөө бас одоо ингээд оюун бодлоо гой зэгцэж болж энэ дээр нь нэмээд ажил үс энэ тэргээд юм ингээд явж ин хажуугаар нь бас ингээд тэр нэг далд шинжлэх ухааны одоо нэг судалж чадахгүй байгаа ч юм уу эсвэл одоо энэ сүсэг бэрхшлийн юм чи үнэхээр бас одоо өөрийгөө бас хамгаалж явах хэрэгтэй байхгүй юу? Тийм үстэй. Харагдахгүй нотлохгүй байлаа гэд байхгүй гэсэн үг шүү тийм ээ. Тэгээ бид хэдийгээд гинт одоо аавра гэж яриад эхлэнгүүдээс манайхан жоохон зарим нь бас те яг нэг бүр хит нэг тийм атеист те бүр хит нэг тийм эмпиристик тэгээ одоо судалгааны идэх одоо үнэмшлийн метафизик гэдэг лөө. Яа за окей. Нэр нэг юу ямар нэгэн мэдлэгийг олж авах арга зам нь болохоор заавал яг байгаа зүйл дээр байгаа гэж үзээд одоо харагдаж байгаа те нотлж болохоор юм дээр байгаа гэж үзээд тийм бусдыг нь болохоор огт үгүйсгчдэг хүмүүс байдаг. Тийм хүмүүс бол яг бас муугүй шүү дээ. Гэхдээ яг иймэрхүү зүйлүүд дээр ингээ өөрөөсөө боломжийг зүгээр хаагаачдаг байхгүй одоо харах боломжоо тий. Тэгээд би бол яг жоохон бахад ч юм 10 жил мэл тахад манай ээж бас ингээ лавра мавра гэх юмд үзүүлэл явна шүү дээ. Тэнгэр би ингээ ээжийг та одоо мангар юм ээж юм дими юм мөнгө өрөөл гээл тий. Тэгэл их сургуульд ороод шинжлэх ухааны арга зүйд суралцаал тэгэнгүүт бүр иймэрхүү юмыг бүр огт байж болшгүй тий. Мунхаг хоосон зүйл гэж боддог байж байгаа л. Тэгээд сүүлд ингээл дараа нь хүмүүсийн яриаг сонсоод тэг галерейд ахмах ч юм уу те иймэрхүү хүмүүсийн имийг сонсоод тэг энэ болцсон одоо кейсүүд те учир зүй энэ номерлог те иймэрхүү зүйлүүдийг судлаад байхад ингээ бид нэр харагдахгүй зүйлүүдийг үүсгэх үнэхээр тэнэг байгаа байхгүй амар том боломжийг зөв өөртөөсөө хаагаа ичж байгаа. Тэгээд яг бас тэр нөгөө тийм найдвартай итгэж үнэмшмээр бас хүндэлдэг хүн бас тэгж хэлсэн болохоор бас нэрэж тийм болоо гэдээ бид хэд очиж үзсэн. Тэгээд бас манайхаа юу болсноо бас ярьж байгаа шүү гэн. Миний энэ явдал бол жоохон урталтай. Тэгээд тэрийг одоо ярихад одоо жоохон өмнө бас яг хальтал дурдал өнгөрч ийсэн. Тэгээд яг ярил бас жоохон урт. Түрүүн ангарах хэлж штэ бясалгал хийх нь одоо хамгийн одоо найдвартай арга гэдэг. Тэр их ч үсэй тэгж хэлсэн л та. Хамгийн удаан, хамгийн найдвартай. Ямар нэгэн гадны муу нөлөө бясалгал байнга хийгээд тэр хүмүүрээ дотроосоо гэрэлтэж байхад ингээд тийм ирж наалтдах угаасаа тийм сонирхолгүй гэж байгаа байхгүй. Харин тийм нөгөө өөр заслмас хэлгч юм уу тэдний нэг аваад тавьчихдаг те. Эсвэл нөгөө лагаараа бүх юм явчихдаг. Тэнгүүд дараа нь дахиад наалтах боломжтой. Бясалгал хийдэг ч юм уу дотроосоо тэгж гэрэлж байгаа тиймэрхүү юм асуудал байдгүй гэнэ. Жаахан тийм дилс бол хүмүүс рүү очих дуртай биш үү те нэг. Дилс бол хотод дуртай хүмүүс. Тийм. Яг юм чанд тийм өөрийгөө чамбаа авч явдаг те нэг тийм тийм нэг тийм төр зургийн залуусыг ойртуулдаг тийм актууд шиг юм байна л да. Тэгээ одоо нөгөө яг бата яриад байдаг штэ нөгөө тиймэрхүү муу юмнууд муу энергиэр хоолдог гэдэг. Тэгээ би тэрийг бол яг сүүлийн хэдэн сард айгу мэдрээд байгаа юм одоо мэдсэн гэхээс илүү мэдрээд байгаа. Яадаг гэхээр одоо аимш айдас уур хилэн дургуутсал тэгээ нэг тийм одоо өөр бос өчнөл хүмүүс одоо юу байгаа л да. Би яг өөрт байснуудаар хэлж байгаа. Тэнгүүд энэ мэдрэмжүүд тийм муу юмыг улам баяжуулт юм байна. За би барьчих. Зүгээр ямар нэг юм барих гэдэг. Тэнгүүд яг надад одоо яг би нэг хэсэг найзуудаар манай байнгын сонсогчдод бол мэдж байгаа хэлтэй нэг юу яцсан. Миний хамар төлөгдсөн бол би маска зүүсэн мэж одоо авчлаа шүү. Амьсгалж болохгүй. Тэгээд найзуудаар оюутныг нэг байранд амьдарч ирсэн. Тэгээ айгаа бас дажгүй нэр. Тэгээ айгаа гоё юунтай тий. Тэгэл өөрсдөө яг god mod дээр тавьцлаа. Би биндээ шаардлага тавиал, зорилт тавиал, хөгжцөхөөгөл тий. Хөтөн шүршүрт ороод хөтөн бааныхаа 30 минутын рекорд ивдэж мэтэл бас аваа байсан. Ер нь анх ороод. Тэгэл айгаа гоё байжсэн. Миний бөөр эхлээд гимтсэн. Зүгээр тий найзтайгаа нэг жижигцүүгийн ингээм юм давтаад нэг зүгээр дами болгож ашиглаад тий. Тэгсэн чинь манай би ингээ найзтай ингээд манай нэг гаруудагийн мөнх хоёр гээд ах намайг зүг шууд агаар дээр тий хүүхэд өргөж байгаа юм шиг ингээд өргөж ингэж балансыг ашиглаж тэгжсэн зэрэг ярьсан бохгүй. Тэгсэн дараа нь их татчихсан чинь нөгөө чинь яг тэрийг ингээд торч үзэх гэсэн юм намайг шууд ингээд дээр өргөсөөр амар хөнгөө өргөчдөг байхгүй энэ тулгуур юунаас. Өөдөрнө болж ш тантаа дэрхсэн шууд баярлаад хоошоо давуулаа шийдчихдэг.
Йоо. Тэгсэн чинь нөгөө халтуу шалан дээр унаад миний бөөр нэг жоохон хэсэг өвдсөн бохоггүй чилээд. Тэгээд тэрэнд ингээд дараа нь өвдөд ахаар ингээд нөгөө амар юм ядаргаатай санагдаа тэгэл ингээд боож барайл. Тэгсэн чинь нөгөө нэг тэр миний одоо тэр найз ингээд айгу дуруу хүрээд байхгүй тэнийг юм шиг яах гэж тэгж байгаа. Тэгээд яг тэр мэрийг хэлэхээр ингээд амар тийм төвөгшөөсөн байдалтай байнгут ингээд улам бүр уур хүрээд завар ингээд үгүй энэ одоо бүр ингээд юм шийтгэмээр санагдаад. Тэгээ яг нэг шүрхий шийтгэсэн чинь байхгүй тэгээ явжсэн. Тэгсэн чинь дараа нь нөгөө нүдээ ингээд өшөглүүлээ. Тэндээс би бүр амар хямарсан юм аа. Нүдээ нөгөө хүний нөгөө барилдаж байгаад хүний өсгий ингэж хүчтэй ингэж савлтанд орж ирээд нүдний ухархаа цөмөлцсөн. Тэгэнгүүт бүр амар хямраад цөмөлсөн ч шиг ёо. ухархаа ингээд цаашаа орцсон. Тэгээ эмнэлэгт үзүүлсэн чинь өмнө цөмөрж исэн байна гэдэг байхгүй 10 жил бид нэ зодолтой цөмөлчөөд ирсэн мэддгүү тэрийгээ. Маргааш нь хичээлтэй ирж байна. Харин тэгээд тэрнээс болоод сэтгэл санаа айгүй хямраад тэгсэн чинь яг тэр үед ер нь нөгөө одоо сүнстэй гэдэг штэ тий. Тим болж таарсан байхгүй тэр байшаа. Тий. Одоо тэг ер нь бодоод тахад ингээд тий. Балер сүнс заяа бүр аимшиг юм. Тэнгүүд ингээд бодоод тахад сэжмүүд зөндөө байсан байхгүй анханасаа. Тэг бид нэр ерөөсөө тийм юм тоодгүй болохоор анзаардгүй. Хямдхан байж байгаа дөө. Тий. Тэгэл нэг юм хөгшин хүний зурагтай. Би яг эцэдүүд юм авахад хэлэх явахт нь ингээд би энэ зураг байш уу гэдээ хад ээжийн зураг энэ төр тэгжсэн авч явааг байхгүй. Тэгэл тэр баан доор нэх амир юм бүр автомат угаалгын машин тэр нэ тэр 2 баан 2-0 өрөөтэй. Тэгээ дээдлийн өрөөнийх нь баан доор нэг юм амир хуучны нэтрүүл байж идэг. Нэг тийм сонин хуучны тэр хүнийх нь идэл. Тэгээ тэр байр чи өөрөө 2006 онд ашиглалтанд орсон гэхээр тийм сүнс байна гэж бодоагүй байхгүй бид нэр. Тэгээд одоо яг анханасаа яг тиймэрхүү юм сүнс холбож ойлгох чинь тэнэг штэ тий зүгээр л хүн бөөрөө гим тэгэл үз. Яг үндэ сүнс талаар юу ч бодогдог байхгүй. Тэгсэн чи яг чи нэ унтч чадахгүй нэгсэн штэ. Тэр шиг ингээд сүултээ бүр ингээд тэр байранд баг хин ч унтч чадахгүй байсан байхгүй. Тэгэл унтч босон амар ядарсан. Тэгэл нэг охин ажилласаа халагдаад тэр ингээд бүр шүн ингээд унтч амарч чаддгүй. Тэг ажил дээр ингээд амар стресстэй ингээд нойрмоглоод идэг. Тэг ажилласаа халагдаад тэгээд манай нэг найз бас ер нь айгүй бас тогтоо томьёотой залуу байсан. Нөө намайг унгаадаг те. Тэгээд айгүй цайлган л да. Тэр мэр ингээд бас их тийм амар фейлдэлтэнд ороод тэгэл хамгийн гол нь тэр шүн нэг тийм амар дарамттай унтдаг байсан байхгүй ингээд нэг юм дараад байгаа юм шиг нэг юм гэл мэдхгүй. Нэг л их тийм зүүдмүүд ингээд дандаа тийм таагүй юм зүүдлэл амар ядарсан сэрдэг. Тэгээ ихэндээ бол ерөөсө мэдрэгддэггүй байсан. Яг тэр ингээд би яг хямраал тэр нэг юм яг нүд өшгөлнөөс хойш ингээд амар хямарт юм байлаа хүн яг нэг бүтэн байдлаа алдчихаар ингээд нэг л тийм аимхаач болсон юм шиг те нэг юм хэцүү. Тэгэнгүүт яг тэр үед л нөгөөдөг ч амар одоо бодоход яг ингэж цаг нь таарад байгаа байхгүй. Тийм саагж ихсэн цаг нь. Тэр жоохон дээрлэж ихсэн. Тийм яг тэр нөгөө муу энергитэй юу те. Тэгээд яг нөгөө нэг анхандаа чи өглөө босоод Wim Hof хийгээд бясалгал хийгээд усан дээр морж өгөөж. Тэгээд дараа нөгөө хямрангуудаа хайцсан. Тэр үед чинь би яг миний ер нь амар завгүй байсан байхгүй. Маш олон үйлчлүүлэгч аваад тэгээд гаруудад яваад тэгээд комеди ажиллаж исэн подкастаа хийдэг. Тэнгүүд би заримдаа ингэж хоёр ажлын хооронд ингэж бие засч амждаг. Хүндэрч амждаг байсан шүү дээ. Тэгээд бүр хүндрэх цаг ингэж гаргаж мардаг өдөрт бүр хэдийн цаг үед хүндрэхээ мэдэхгүй шүү дээ. Зүгээр ингэж өөртөө 30 минут гаргаж мардаг болсон за. Тийм завгүй байсан болохоор нэг заримдаа тэгэл бясалгал хайчдаг. Ер нь л нэлээд бас унтсан байсан мэдээгүй юм шиг. Тэгээд би бас нэг подкастаар ярьжсэн да нөгөө зүүдэнд ингэж ороод удаагүй байхад тэр тэртлээ чинь цонхоор хүн хараад байж тэгээд Чандлер нөө Френц аяг үзчихсэн. Чандлер зүүдэнд орж ирээд бид нэр ингэ зэмлээд байсан аахгүй. Тэгсэн чи яг тэр нөө тий. Тэг яг нөө зүүд чи нөө дүрсээ хувиргаж орж ирдэг штэ тий. Тэнгүүд одоо доторхот нэг зүйл нь Чандлерын дүрээр гарч ирж хэлж байгаа байхгүй. Тэгээд яг тэр цонх ингээд бас яг сони юм бэлээ. Ерөөсөө тэр цонхыг анзаарж байгаагүй. Хажууд нэг 20-30 метрийн зайтай байр байдаг байхгүй. Тэгсэн чи яг тэр октоодын өрөөрөө хардаг байгаа байхгүй. Октоодын өрөөний гадны шилэн хаалгаас ингээд яг нэвт харагддаг. Тэгээд би тэр цонхыг анзаараад лээсэн. Тэгсэн чи ерөөсөө гэрлээ асаадгүй цонхолж тараад. Тэгээ нэг шин усууж исэн чинь тэнцээ хүн уцаа оролцсон ингээд зогсчихсон намайг харангуй шууд уцаа талтыг зогх. Тэгээд ер нь тий 20 м орчим л зайтай. Амар ойрхон байдаг байхгүй хоёр байр. Ер нь нэг тийм яг хуучны тийм огсормал биш нөө хувийн нөө нэг хөвчлийн юмуд болохоор өөр өөрөөтэй. Тэгэнгүүт тэрийг жаагаад тэгэл тэгсгийгээл орхисон. Тэр шөнийн зүуднээс амар айж сэрсэн болохоор бас жоохон ач холбогдлог бол тэр цохыг би анзаараад лээсэн юм л да. Тэгээд тэрийг хайчиж. Тэгээд нөгөө дараа нь тэрнээс хойш ч нөгөө бахан гимтж ирдэж байгаа шүү дээ. Тэгээд галлаараа биш нөгөө нүд мүдтэй. Тэгээд галлаараа дахын дугаар бас яг тэр уналтын үед л да. Ер нь л жоохон одоо аюу хэцүү байдаг гэсэн дотор. Тэгээд шүнжэнгөө тэгж даруулчаал. Тэгэл галлаараа дахтаа яриад. Тэгээд би нөгөө намаагийн чинь жоохон бахад 10 жил мэл бахад нөгөө бөө болох юм байна. Тэгээ энэ нөгөө удган хүүхэд байна энэ төр гэдэг ус аахгүй. Тэгээд би
би одоо энэ яг бөөндрийн худлаа бизнест орч мэдээ гэж бодоод баахан нэг тийм мундаг гэсэн хүмүүс энэ ээжтэй хамт хайж очиж олж исэн. Тэгээд тэд нэр үзэхтэй болохоор ер нь бол тийм холбоо байгаа юм байна. Гэхдээ ингэж одоо бууж мууй гэж яаруулаад байгаа юм бол байхгүй юм байна гэж хэлжсэн байхгүй. Тэгээд нэг 28 орчим наснд чинь бол нэг юм дахиад өгөх байх шүү гэж исэн. Тэгсэн чинь яг нөгөө 25 автай байхад тэгээд харна би одоо нөгөө цаг нь болцсон юм болов те бас тэр бөө алдсан байж болно шүү дээ. Тэгээд би бөө хүнд үзүүлэхээр нөгөөд ч өө чи бөө юм байна. Миний надад те мөнгө аваад өгөөд тэр те. Одоо миний шав болгоно шүү дээ те. Тэгээд яг муу бөө байх юм бол би одоо ямар бөөг мэдэхгүй шүү дээ. Чиний бөө байх юм бол. Тий. Тэнгүүд тийм ашиг сонирхлын зөрчилгүй тийм үздэг хүн байна уу гэд галерейд ахаас асуусан чинь одоо тэр нөгөө гандангийн урд байдаг тэр долчин сөрөгчийг зааж өгсөн байхгүй. Тэгээд бас айгуу сон бид гур хамт очсон чинь батагийн өмнө үзүүлдэг их байсан газар нэсэн те. Харин тэгээд тэр ихч бол ер нь айгуу мондог үзсэн. Тэгээд ер нь миний аавраг үзснээр бүр эхлээд батагийнхыг үзсэн. Тэгсэн чинь юм дагцсан байна гэд. Тэг ааврагт хоёр юу гэж бодож байгаа юм чи. Тэгээд дараа нь ангарахыг минийхийг үзсэн чинь минийх бүр ингээд бүр сэгэлцэн за бүр тал талаас нь ингээд ухаад ингээд авцсан юм шиг хөл мөл нээл гарцсан за бүр ингээд би бүр тийм байгааг орхоос өмнө мэдчихсэн дээ. Хоёр дээр хэлжсэн дээ. Минийх одоо угаасаа хэцүү болсон байгаа хаа гэд байн хар дарж байгаа гэл. Тэгсэн чинь за окей ангарах өгч. Окей. Тэгээд энэ жоо удах хош ангараа. Голоор хэлэн байлээ. Тэгээд үзүүлсэн чинь чи наачууд яатсан чи нэг тийм бүр чи ер нь бол ийм байгаа хүн бол ер нь амьдрдаггүй гэж байгаа байхгүй ингээд жоохон ахмад насны бойл өнхрөөд өгөр болсон байна гэд. Тэгэл Тийм хэцүү болсон юм. Тэг ер нь амар олон дайралтанд өртсөн байна гэж байгаа. Бүр ингээд үзүүлээ суужсан аахгүй. Тэгсэн чинь гадаас тийч нэг 3-4 хүн байгаа штэ үздэг бас өөртлөө хажуудлаа өрөө мөрөнд нь гадаас хүн орж ирээ хальт юм авах гэж орж ирсэн компьютер хальт шахаснаа хүүх наач яац хөөхтэй тэр гэж хэлсэн. Тэрний мөр бадрал бүр амар их ямраад тэгснэ гарангуудаа би тэрэ доош алхаж тэгсэн чинь байна үгүй гэсэн тэр гэж хэлсэн. Тэг яг нөгөө юу л та хүн яг хямарсан байхад бол шал өөр байдаг штэ төхөө мэтхөө. Ер нь л амар унсан. Тэгэл би чинь яг тэр үедээ бүр ингээд үйлчлэгч мэлшүүлж байгаа цагийг туцлаа те би одоо өөр айгуу хүнд байдалтай болчлоо одоо те эмч хүн нөгөө өөрөө эмч хүн өөрөө нөгөө өвчин тусчаар бас эмчээ хийх боломжгүй штэ тэр шиг болчихж байгаа юм. Тэгэл яг энэ хүнд байдлаа болохоор 7 хоногийн дараа болъё гэж хойшлуулад явцсан. Тэгэд үзүүлсэн чинь тэр их чинь нэг л нэг амар юм дүрцсэн байна гэ. Тэгээ би бас яг нэг миний бөөр мөрийг шууд ингээд хилээдсэн болохоор бас жоохон үнэмшил төрсэн байгаа штэ. Тэгээ жоохон төхөлөд өгчэй гэж бодоод ер нь яг нэг шинэ түрээсийн байранд орсон сошиалын ийм юм болоод байгаа юм л да. Цагийн хувьд тэгээд тэгсэн чинь яг наач яг түрээсийн тийм орон байрны чинь байгаа юуны чинь байна. Тэгээ орон байрны тийм тэгээд наа чинь тийм том төлтэй айл байна. Төл ер нь яа. Тэгээд тийм 3 том төл байдаг байхгүй тийм ингээ хоёр давхарт махарт айгуу тийм гоёмсог төлөөд. Тэгээд ингээд зүүн талд яг ороод зүүн талд түрүүний ярьсан тийм төл байдаг. Тэрэнд ингээд хамаг муухай юм ингээд сүгэлцэн байж идэм байна. Гэт тэгж байгаа байхгүй. Тэгээ тэр ихчэд үзүүлэхээс өмнө болохоор тэгээд наадах чинь бүр ингээд чамааг бүр ингээд дагцсан. Наа чи эмэгтэй хүний амилсан тийм альбан байна гэж байгаа байхгүй. Яг манайхан за тий одоо энийг яг энэ хэсэгтэр бол тий үнэхээр итгэхгүй байх уу гэдэг өөртөө бас тунгаах байлгүй дээ. Тэг ямар ч гэсэн би тэр хүний ярьсныг яриа, өөрийнхөө мэдэрснийг яриа. Тийм тэгээд тэгсэн чинь бас яг сайн чи мэлсэн айгу баярламар ч юм уу хэлсэн. Ер нь одоо чи бол айгу сайн удамтай хүүхэд байна. Тэрнийхээ ачаар одоо ингээд тий ээж аав чинь ээж чинь талаас бол чи бүр ингээд холбогдсон байна гэж байгаа байхгүй. Чи би наах нөө бөө болох гэдэг юм уу гэдэг асуух гэж очиж шүү дээ. Тэнгүү чи бөө болдог болох шаардлагатай төрлийн юм шиг гэж байгаа байхгүй. Нөгөө бэгийн хэлснээр болохоор заяач гэж хүн байдаг гэнэ улаач гэдэг нь бөө заяач гэдэг нь болохоор тийм авах боломжтой мөртлөө авах шаардлагагүй байж байгаа. Тэгээд одоо энгийн амьдралаар амьдарч байхад мэдээлэл орж ирдэг гэж байгаа байхгүй. Тэгээд хүүхэд байхад бас ингээд янз бүрийн муу совин гэдэг юм татангууд тэр үед ер нь тэгэл тэр юмнаас холдох ч юм уу тэр үед үргэлж онсон байдаг. Гэтэ маа найзууд наа бүр ирээдүгээс ирсэн энэ тэгээд тоглож моглоо те. Тэгдэг байсан. Тэгсэн чи яг тэр зүүд мүдэнд тэр нөгөө юг мөг хэлж өгдөг. Хүн одоо харж марж байгааг хэлж өгсөн. Тэгсэн чи яг тэр бол ер нь ээж чинь талаас одоо байнга чам сануулж идэм байна. Тэгээ аав ч тий. Танаа ээжийн талын юм. Тийм одоо ингээд яг чандлын дүрд орж ирж байгаа байхгүй зүүдэнд. Тэгэл аавын тал болохоор ер нь айгу хаачдаг бас их тийм цагаан үлддэг хүмүүс байсан байна гэл тэр мөрийн цаасаа гой санагцсан л та. Тэгээ аав ижиргээ би залгаад яа баярлаа ингэж хэлж чинь тий. Айгу гой бас санагдлаа энэ хэлсэн. Тэгээд тэгсэн чинь тэр тэрний өмнөх хорон ингэсэн бас юу яагаад манай нөгөө байранд байсан хүмүүс тэгтээ айгу сонин за бүгд ингээд ээжүүд нь дуудаа яваад гисэн.
дөрүлээ амьдарч байгаа шүү дээ тий. Манай комедийн отгоо усмаа гэсэг амьдэрсэн тий. Тэгээ бидэд ингээд бүгд тал талаас ээжүүд нь дуудаад. Тэгээд би хаяа гэртээ аав ээжэд орбитод очихоор нөх гой тайван амгалан унтаад тийч үлдчихмээр санагдаад байдаг за. Тэгэл за болохгүй гэж явчихдаг. Тэгэл хаяа хамаатны гэгч мэгчинд очихоор бүр нэх тийм нэг амар амгалан байгаа л. Тэгэл тэнцээ онохоор л бүр ядраад ахаар ерөн жоохон гадралж байсан байхгүй энэ байранд үж маадуугээд. Тэгсэн чинь тэр эдийг бас ингээ ээж нь дуудсан. Тэгсэн чинь нөгөө хамгийн сүүлд үлдсэн байсан охин нэр нь хамгийн түрүүнд явна гэдгийг мэдчихсэн байхгүй. Бус нь болохоор гинт ингээд нэг мэдгэлгүйгээр явцсан. Хамгийн анхных нь болохоор ер нь 15 хоногийн өмнө мэдэгдээд бид өөр түрээслэж хаях хэрэгтэй байсан. Тэгсэн чи тэр охинд 3 хоногийн үлдсэн байсан. Бид хоёр хоёулах нь олж байгаа нэг орой. Тэгээ би ингээ амар хямраад байгаа. Тэгээд ер нь уул нь их сургуультай аягүй сайн найзууд байсан. Тэгээд хамт байхдаа нэг тийм сүрхий яриад чаддгүй. Тэгээд асуудаг байхгүй. Ингээ ярьдаг байхгүй нөгөө болсон явдлуудыг. Одоо тэр авранд үзүүлж амжиг байгаа шүү дээ өмнөх орой юм чаа. Тэгээд тэр зүүдийг ярьж байгаа зүйлээ тэр зүүдийг ярьсан байхгүй. Тэгсэн чинь айл цонх ингээд. Тэгээд тэр цонх гээд би ингээд заагаад гисэн байхгүй. Тэгсэн чинь наанаас чинь нэг хүн намайг байн харж идэв шүү гэж наад юм. Байн тэр цонхноос нь харж идэг гэж байгаа байхгүй. Тэгээд ингээд гадаа тамхи мөх нэг чинь татдаг. Нөгөө гэр тамхи татах хориод байхгүй. Тийм балкон дээр нууцаар татдаг байсан юм байлаа. Тэр нь гадаа гарч татдаг. Тэгэнгүүт нөгөөх нь ингээд дээрээс нь ингээд хараад идэг гэж байгаа байхгүй. Тэгээ нөгөөх нь ингээд хүн хараад гараа бантуулах гал ингээд харж тулгарна шүү дээ. Тэгэнгүүт нөгөөх нь ингээд нэг юм хараал байгаад идэг юм амар өтгөө өстэй нэг юм эмхтэй хүн байж идэг гэж байгаа байхгүй. Тэгээд дараа нь маргааш нь тэр аавраны юм дээр очиж үзүүлээд тэгээ за эндээс ер нь явъя гэж бодоод би оройн гэрээр ороод хувцас аваад гэсэн чинь нөгөө охин ганцаар тэр ганцаар үлдэх айгуу дуртай байхгүй ажил мэл их айгуу тухтай байдаг гээд тэгсэн чинь тэрийг би нэг орхиж явна гэхээр нэг хүн чанар зулгаа тэр нэг амар тийм астроном энэ төр судалдаг тиймэрхүү юм ярихаар ойлгохгүй тэгээ би чи явахгүй мó гэдэг гэсэн чинь нөгөө би ганцаар үлдэхээр одоо ажил хийж амжуулъя гээд тэгээ би за гээд хувцас гаргахснаа нэг л орхиод явчих чи явахгүй аав ээжинд очих хонхгүй мó гэсэн чинь нэг л ээж нэг за тэгээд флэж байгаа гэсэн гээс хувцас гарцсан байхгүй. Тэгсэн чинь тэр хүүхд хөтлөө тийм сүнс мүнс гэсэн ярьсан юм хүмүүс амар тэнэг гинтер гэж одоо тэр ангарын найз шоолдог хүүхдээсэн байхгүй. Тэр мэр хөтлөг мэдэрдэг байсан гэдэг байхгүй. Нэг юм ингээд шүн амар ингээд дарамтлаад байдаг тийм амар хэцүү өнөрс унтж амарч чаддгүй гэдэг. Тэгээд бид тэр тэндээс яваад. Өдөө эзний яриач тээ. Тий одоо яриач төгшөө. Дараа л та. Тэгээд нөгөө нэг найзуудтай дараа нь яг тэрний талаар ярьсан чи ер нь бүгд л бас ингээд нөө мэддэг тэгсэр нэг хэлж чаддаггүй яг сүнс мүнс гэхээр нэг жоохон тэнийг санагдах гад. Тэгээ би эзэнд нь одоо яаж хэлэх вэ? Эзэн нь бас айгүй тийм лаг инженер хүн. Тэгээд одоо тийм бас хүнд чинь одоо танаа байр сүнстэй байна. Би гарлаа гэж хэлэхэр ч одоо шин айгүй дажгүй хүн битгаар айгүй гоё итгэлцсэн те. Ингээд тэр ах тоноод итгээд ингээд баг бүхмаа үлдээсэн гэрийнхаа. Ингээд хэрэглээний бүх тавилгуудаа. Тэгэнгүүт ингээд сүнсэж тэгэнгүүт би тэрийг хэлэхээр амар тэнэг санагдаад байгаа байхгүй. Яаж хэлэх вэ? Тэгээд би үгүй хаа одоо ингээд байдал айгүй бишдчихлээ. Ингээд маа найзад бүгд явцсан. Би одоо ганцаараа ингээд түрээс төлөхөр одоо миний цалин одоо хүрэхгүй болчиход байна. Тэгээд ер нь нэг тийм энд одоо эсрэгдлийн цонхноос нэг хүн хараад байт юм байна. Тэгээд гэр оронд бас нэг жоохон эвгүй юм байгаад байна гэж жоохон тойр утгаар хэлсэн байхгүй. Тэгээ ах ойлгохгүйсэн. Тэр эсрэгдлийн цонхны хүн чинь аль цонх ингээд. Тэгсэн чинь тэр цонх гэж заагаад өнгөд тийм үү гэл. Тэгээ нөгөө охин чинь болохоор тэрийг мэдрэл муутай хүн гэж одоо тоодгүй байсан гэсэн байхгүй. Тэгээ би тэрийг ярьж өгдөг байхгүй. Тэгсэн чинь одоо 5 давхрт нэг мэдрэл муутай байдаг залууд байдیں۔ Тэр юм болоо гэдгсэн. Тэгсэн чинь би биш эмхтэй хүн гээд байсан гэсэн гэдэгсэн аахгүй. Тэгээ миний харсан болохоор би зөвхөн хүн гэж бодож байгаа л да уцаар оролдож байсан учраас эсвэл зүгээр яхаа уц биш ч юм уу нэг тийм хүн байсан биш байна. Тэгээд яг тэр цонх гээд би нөө зургийг аваад явуулдаа гэхээр тэр зургийнх нь тэр яг цонхны зургийг явуулсан байхгүй би. Тэгсэн чинь ямар сони наа чинь өмнө нэг эмгэн байдаг гэсэн гэж байгаа байхгүй. Тэг ингээд айлуудыг ингээд бүр яг дуран барьчаад ингээд айлуудын цонхоор хараад байдаг гэсэн хүн байсан гэж байгаа байхгүй. Амар эвгөө. Тэгээд ах ингээд айгаад тэр зүүдэнд би бас нэр нүд зүтлээ шүү дээ. Тэгсэн чинь ингээд ах би яг нүд юм уу камер юм уу ялахгүйсэн байхгүй тэр зүудийг яг зүүдэндээ нэг юм нүд ч юм уу камер ч юм уу харуулаад зогсох харанхуй дотор нэг юм байсан. Тэгсэн чинь тэр ах ингээд бүр санаа зовоод ингээд хөшиг мөшгөө байн хааж байдаг гэсэн ч аахгүй. Тэгээ 2 жил орчим юмнаас тэр юм байха болцсон гэсэн. Тэгээд тийм. Тэгээд би за тэр ч яг ямар ч гэсэн тийм гिचээд тэгээ нөө байрны сүнстэй байгаа талаар ярихаар бас ойлгохгүй байсан аахгүй. Тэгээ би хэлсэн. Сүүлдээ за заахаа яг өмнөө хэлчихээ. Яг энэ байрч юм бол яг сүнстэй юм байна. Бид нэр одоо тий анхандаа бол ерөөсөө тийм үнэхээр авч хилцдэг хүмүүс байсан. Тэгээ сүүлдээ бол ингээд үнэхээр мэдэрч ин биеэрээ үнэхээр амар байна гэж. Харин тий тэгсэн чинь сони юм да. Одоо уул байха болцсон юм да гэж наад. Тэнгүүд өрөө. Яг тэр үнэхээр бас ингээд тийм баталгаа авч байгаад бас амар тайвширч байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр ахыг бас ингээд анх ингээд шүн унтчихт нэг тийм эмгтэй хүн орж ирээл ингээд нэг амар лайтай байдаг гэсэн гэж байгаа байхгүй. Ингээд зүгдэнд нь орж ирээл амар тийм дарамтлсан янзтай байдаг дандаа.
Тэгээ тэр байр чинь болохоор тэр айл чинь болохоор тэр байрны анхны оршигч. Тэгсэн хэрнээ тэр байранд өмнө хүн хүчээсэн тийм байхаа аргагүй шүү дээ тий. Тэгсэн хэрнээ тийм сүнстэй. Хажуу байр чинь. Тий. Тэгээ яг хөө тэр нөгөө 13-ын тэнд нөгөө Баян зүрх захын тэнд байхгүй. Зин чи Баян зүрх зах чинь сүүл би нөгөө аним комик хийх гэж судалж байсан чинь бас манжийн шорон байсан газар гэж шүү. Батгүн гэдэг бүр тийм алдартай манжийн хааны нэрийдсэн тийм шорон гэж байгаа шүү дээ. Тэгээ яг хөө ер нь бас тийм хэцүү эргэн тойрны энерги байсан байж болох юм. Эсвэл сүлийн хүн ч гэж болно л да. Тэгээ тэр мэрийг хэлээд тэр ахыг одоо тэр ах чинь ер нь өөрөө бас бөө хүн юм байл л дээ. Тэгээд анх тэр тийм орж ирдэг үснэ бөө болсноос нь тийм ирэхэ болцсон гэж байгаа юм. Тэгсэн чинь тэр аваар ер нь бөөгнөрцөн байж исэн юм уу яасан тэгэл. Тим юм болсон тэгээд одоо тэрийг би бол одоо баталгаатай үнэн гэж хэлэхэд хэцүү те. Бас нэг шкафанд нэг тэр хөшүүн хүний зураг байсан гэсэн. тий тэр байдаг гэсэн бохоггүй. Тэгээд энийг аваа явчих гэсэн санаатай би зүгээр ингээд нөгөө хөцтөд нь ирээд өөртөө нэг авна штэ. Тэнгүүд нь ийм зураг байгаа шүү гэдэг гисэн чинь би биднэргээ ингээд сонио хараад ээжийн зураг мураг гэдэг гиснэ. Ингээд явахтаа авааг явцсан байсан байхгүй. Тэгээ манай найзууд тэрийг ингээд айгаал те. Найзууд бидний хаяа нэг тийм оройны нэг тийм их сургуулийн багш найзууд мэзуудаа цуглуулад нэг тийм орой ингээд яадаг. Буу халж мал тоглож моголж суудаг байхгүй. Тэгсэн чинь тэднийг ирэхээр ингээд нөгөө зураг мөргийг үзүүлээд айлгаж мэлгэл байдаг гэсэн манайд. Тэгсэн чинь нэр нь үндэ тоглоом биш, шоглоом биш те, шоглоом л байсан юм билээ. Тэгээд тийм тэгээд тэр нэг охиндоо хойлох нь хонсон гэсэн штэ. Тэгээд би өрөөндөө ингээд нөгөө ярьж дуусчаа тэрийг сонсоод шар ус босч байгаа юм чинь нөгөө яг цонх ингээд цаана байж байгаа. Би шууд доошо суусан штэ ёо. Тэгээд өрөөндөө ороо бэжсэн чинь ингээд манай гэрийн нөгөө нэг доторлын модон шатн дээр ингээд нүцгэн хөлийн чимээд уурдаг байхгүй. Тэг би нүцгэн хөл ингээд 2 3 гიშгдэг байхгүй. Тэг би энэ оюукач одоо унтж байгаа. Тий. Унтж байгаа даа гэж бодоод доошо буусан болоо гэдэг хавчаад яг ингээл замд ингээл өрөө нөж байгаа штэ өрөөр ингээл шагаагаал харсан чинь нөгөө зүр орон дээр унтж байгаа байхгүй. Тэгэл би хүн ороод ирсэн болов уу гэж доотлоо өрөөг шаалгасан чи юуч байхгүй. Тэгэд бодоод байхад штэ тэр хөлийн чимээ өмнө ингээд айгүйх гардаг байсан байхгүй. Бид нэр дөрүлэн амьдэрдэг болохоор хэзээ ч тийм сүнс мүнс гэж тэрийг боддгоо. Тэгэл нөгөө зарим нь ингээл доод давхарт ингээл уцамцаар оролдол тоглож моглол хөвт чинь зарим нь ингээл дээд өрөөндөө ороод усамсанд ороод унтж мунтал янз бүр болсон байж байгаа штэ. Тэнгүүд ингээл яг шатан дээр ингээд явж байгаа дэш шүг доош зогсчдаг байсан байхгүй тийм хөлийн чимээ. Тэнгүүд миний төсөөллөөр болохоор манайх ингээ уцаар оролдож явж байгаад нэг постнд ч юм анхаараад яг шатан дээр ялахж байгаа зогчлоо гэж бодоод байсан. Тэгээд ерөөсөө хэзээ ч тэрийг анзаардгүй. Тэгсэн чинь яг хойлохноо байхад яг тэр чимээг нь сонсоод бүр ёо. Тэгтээ чимээ сонсогдно энэ гэхээр бүр яг шинжлэх ухааны үднэс бол ойлгохын аргагүй байгаа хэвээр тэрийг. Алло. За тэгээд аимшигтай төгөх юм байла. Тийм тэгээд окей. Бас манай бата мата манай хэд чинь бас тэгэл бүгд надад санаа зовоол те. Тэр нөгөө тий тэгээд бас их сайн засч барьдаг хүн зааж өгсөн. Тэгээд айгүй хурдан ер нь засар. Ер нь тэгэл тэр байрнаас юм аваад явж байхад айгүй тайвшрал мэдрэгдсэн. Тэгээд араас нь айгүй сайн лаг хүмүүсээр засал хийлгэсэн. Манай бата надад их санаа тавиад шинэ орой заалгаж малгаж бахан арга зааж өгч байгаа те. Нөө уншсан юм зааж өгөөд. Тэгээд тэрийг бас ангарахтай хамт үзүүлсэн байна. Тэг чаваг нөгөө анаа бол чаваг хүүш чи оршуулгын газар юм хайшин энэ гэж мэгдсэн зүгээр. Тэг энэ ч нэг сумын оршуулгын газар байна да тэр гэж юм. Тэгээ миний би ингээд буруу зөв мэдэхгүй чинь нэг юм ойлгож байгаа. Тэгэхээр ингэж бодож байгаа. Яваа нэг байдлаар гимтчихээр ингээд сүнснүүд ингээд дил сул асуудал зөө яхаа би өрч. Сүнснүүд ингээд За зүгээр байж тийм. Одоо сонсож байгаа үнэн бариад яваад ярьж байгаа нь. Тийм. Сүнснүүд болохоор ингээд тийм юу байдаг байгаа байхгүй. Дил сул ингээд зарим нь ингээд хүч багтай, зарим нь яриад жоохон хүчрхэгч ч юм уу ингээд хорогдсон ч юм уу ингээд зүгээр ингээд байж идэг байгаа юм л та гэж би ойлгож байгаа байхгүй. Тэгэнгуутаа ингээд би хэрвээ ингээд нэг ингээд тийм арай нэг хүчтэй юмд ингээд цогтоод ингээд энерги гимтэж штэ. Тэр нь яг яаж гимтдэг вэ гэдэг ингэж ойлгож байгаа байхгүй. Нэг юм сэтгэл зүйн өвч юм яваа нэг надад нэг юм жоохон зай гараад зүг орох цай ч юм уу симхигээр нэг жижигхэн бит ороод тэр нь одоо сүнс гэдэг хүч багтаа ихэндээ. Тэгээ багаар ингээд нөгөөх ингээд одоо яг тэр цөмрөөд орцсон байгаа нь тэнд дотор нэг юм одоо өсөж үржээд гэх юм ингээд хооллоод тэр энергийг идээд тэгээ урагшаага төрж идээд ингээд томроод тэгээ ингээд улаан амируу ингээд төгсөж байгаа нэг хэсгийг бүхлээр нь идээд нэг ингээд идээд ингээд ажил үс бүтэхгүй тэгээд жоо бухимдалтай зан ааш ингээд өөрөө нэг жоохон өөрчлөгдөөд нэг л бүтэмжгүй тэгээд өөртөө итгэл байхгүй энэ тэр янз бүрийн ингээд жоохон дороотлын уналтын үйлөөг ингээд яваад ингут дээр нь хажуугаар зүгээр ингээд
одоо юу гэдэг хүн дээр тогтож чадхааргүй тийм бүр илүү моос одоо юу гэдэг жор сүнснүүд гэх юм уу. Нэг юм гарал орж ирээ тэр сүнс байж байгаа жоохон альбан болоод буцаад ингээд тэр юм болж молоод амар хүчрэгчээд жоохон дэлгэд хэцүү болж болонгууд хажуугаар нь зүгээр юм дилс бол хөнгөн сүнс мүнснүүд зүгээр дээр нэрээд наалтахад илүү хялбар болчтой юм шиг. Тэгэл уртлаас гээл. Тэгэд би надад тэр ингэсэн байхгүй. 100 араас ч юм бол зүгээр цүм авцсан байна. Амар том ингээд пүн байдгүй тэр хэсэг нь бүр юу вэ тэр юм гээл. Тэгснэ баруун араас нэг урдаас нэг ганц хоёр жилдөө. Тэгээ хүйсийг хэлж байгаа байхгүй. За нэг эмэгтэй 3 эрэхтэй л байна да. Нэг нь бол за бүр ингээ яг жинхэнэ тийрийн юм байна. Наач л асуудал бусд нь яах вэ тэгэл. Шам дээр тийм амир байсан юм уу? Над дээр дөрв байгаа байхгүй. Энд бүр сумын төвийн юу гэж байгаа байхгүй. Тэгээ бата бол амар ачаад байгаа байхгүй. Бид хоёр зүгээр л ямар юу юм бэ те. Ингээ гайхаж байгаа байхгүй. Бата өмнө үзүүлж исэн энэ төр ганц нэг ярьж исэн тэгэл энэ нэвтрдэг энэ төр бид санал нийлээл тодорхой хэмжээ өсөг бишэлтэй байх хэрэгтэй. Өөрсдөө хамгаалдаг хэмжээнд байх хэрэгтэй энэ төр гэж ярьж мэрж. Бадрал нөө одоо нэг мондөг хүнээс те гавьяд хүнээс юу авч байгаа хүний нэр аваад одоо энэ хүн бол одоо Монголд энийг оруулж ирсэн анх оруулж ирээд хийсэн хүн тэгээд одоо энэ гадуур аврагны төвийнхэн бол ерөөхдөө дандаа шавнар нь байдаг энэ төр гэлэн гут вау энэ төр гэл бата бид вау очилдоо энэ төр гэл бадалтай дагаа явсан чинь батагийн өмнө очижсэн хүн байдیں۔ Вэ сайн юу цаашдаа мань нэг гинт яваад гисэн. Тэгснэ мань хүн бата бол зүгээр чектүүлж байгаа байхгүй. Энэ текст мекст авахгүй зүгээр тэр зөвлөгөө мөлөх авахгүй зүгээр би бүрэн байна уу үзүүлчих яс зүгээр хальт харчи 2-3 секунд харчи хальт харангуудаа тэгэл хальт яснаа харснаа заа гэсэн угаасаа бүтэн байгаа юм чинь бата тэгээсэн чинь бид хоёрыг за минийх бол цөмөрцөн бадралынх бол авах юм байхгүй яаж амьд явж байгаа энэ төр ч гэх шиг те тэгээ би тэгээд ээжтэй хэлээд тэгээд би өөрөө яваад би бөөнд бөөлүүлж байгаа байхгүй тэнгууд бөө хэлж байгаа байхгүй яг адилхан хэлж байгаа байхгүй би мэдээж бөөдөр очиж юу гэж хэлэх юм те одоо би аврон дээр очиж ингэнэ нэг юм 100 араас амар том альбан ингээд наа би чинь тухайд бас жоохон гимтэж мэдээд яалаа мөрөө гимтээжээд юу гимтээчлээ угаасаа бас амар өндөрлөлтэй байгаад заахгүй тэгсэн чи яг тэгээ би 100 мөрөө гимтээчихсэн юм 100 араас ингээд яатсан тэгээ бөөдөр очиод сайхан бөөлүүлээд сайн бөөлдөө тэгэл хотын дарга марга явж идэг шүү дээ бөөдөр За наадтаа битээ яг хөө зүгээр мэдээлэл битээ. За sorry като тэгэж одоо яг айл хотын дараад хэлэхгүй шүү дээ тий. Тэг яг тэр амар сайн бөөнөрөөс байдаг тий. Би бол итгэдэг байхгүй. Тэгээд заслаа хэлгээл гараад ирэхнээ гой болчдөг. Тэгээд би нэг 7 хоноод аврон дээр өөр газар орж байгаа байхгүй албаар аврон дараад үзүүлсэн чи минийх бүтэн болцсон байсан. Ер нь дажгүй чи бол асуудалгүй. Зүгээр бүтэн байж шүү дээ. Асуудалгүй шүү дээ гэл. Одоо нэг үзүүлэх гэж бодож байгаа. Сонирхолтой юм билээ. Тэгээд тэр нэг хамгийн найдвартай арга гэдэг бол бясалгал гэдгийг бол би тэгээд нэр тэр их чи юу байсан шүү дээ. Үзчихсэн аа чи нөө гэхдээ байг засал хийлэгчдэг хүүхэд байж тэгээд тэгсэн бохгүй. Тэгээд би үгүй би өстой тийм байхгүй гэдэг. Тэгсэн чи тэгвэл бясалгал хийдэг юм гэсэн чи тийм ингээд наа чи яг тий ангараа. Тэгээд одоо бясалгал хийдгийнхаа ачаар чи бас ингэж юмыг өөрөөсөө гадагшлуулсан байна. Тэгээд тэр үед чинь би айгүй цөөхөн бясалгал хийжсэн бохгүй. Тэгээ ингээд тэрнийхээ ачаар ингээд нөгөөдөлөө гадагшаа түлхсэн байсан байна. Одоо тэр өвөг дээдс чинь тэгдэггүй тэгээд тэр нэг чи өөрөө бас ойр зүрийн тим хийдгүү байсан бол одоо ингээд зүгээр гол руу ч ороод тэр нүдмэд гимтэх бөөрмөр гимтэх юм бол дандаа зүгээр амь авах гэж дайрдаг тим дайралтууд гэж байгаа юм. Зүгээр ингээд хаагаад өнгөрсөн юмнууд байна гэж байгаа юм. Зүгээр наадах чинь бол үнэхээр жижигхэн гимтэл байна гэж хэлээ. Яг ийм байдалтай байхад бол тэгэл бас нөгөө эцэг өвгдийнхөө сүнсэд жинхэнэ баярлна гэдэг шиг болж байгаа юм чинь те. Тэгэл одоо бодоод хахад тэгэл байнга л нэг тийм яг тийм бохгүй би ингээд өөрөө ингээд юм нүдмэдээ анаал те гаалга малгаараа юм мэдрийг үл надад юм нэг сүрхий мэдрэхгүй шүү дээ. Тэгэхээр тэр нэг юм өөрөө хүсээгүй жихад гинт орж ирсэн тэр муу юм бол хизээч алддаг байхгүй. Бүр ингээд нэг ч удаа алдаж байгаагүй 10 20 удаа ер нь миний амьдрал тийм болж ирсэн. Дандаа ингээд зүхт бол яв нанасаа гэл тэмүүтгэл ер нь болчдөг. Яг муу юм тэглээд муу юм тохиолдохгүй гэсэн үг шүү дээ. Муу юм тохиолдвол тэр нь баг одоо жам ясараа болж байгаа юм ба гэж бодмоор те. Одоо тэрнээс зутах ёсгүй юм те. Магадгүй сайн юмруу дагуулж ирэх юм уу юм болж ийн гэж ойлгодог болсон зүйлдээ. Тэгээ бид яг нэг ийм юм ярихаар манай хэд бас жоохон те юу яриад наа гэж бодож магадгүй тэгээд бас яг байгаа баталгаатай байна гэж батлах гэж оролдохгүй. Сэтгэл зүйн үүднээсээ болохоор хүн сэтгэл санаагаар хямрахаар бас ингэж психосоматик те сэтгэл зүйн шалтгаантай юм ачаач юмнууд болдог юм байдаг. Гэхдээ миний тохиолдолд би бол өөрөө хямраагүй бүр хамгийн амьдралынхаа кул ирч хүчтэйгээр байж исэн. Тэнгүүд яг тийм юмнууд тохиолдоод тэрнээс болж унсан болохоор яг дарааллын хувьд бол өөрөө гадаал та. Гадны хүчин зүйл баг орж ирсэн
маягийн болчихж байгаа хөөх тий. Гэтэ яг хүмүүс яг нөгөө шинжлэх ухаанч биш энтер гэж яг бодож ийж магадгүй. Гэхдээ одоо юу гэдгийг нөгөө шинжлэх ухаан чинь тэгэл ерөөсөө л тэрийг хэмжиж шүү дээ. Хэмжилт хийж чадж байгаа бол тэрийг одоо ингээд юу гэдгийг тооцооллын модельээр ингээд яваад юу гэдгийг те ингээд юу гаргаж байгаа. Дахин давтах тийм үр дүн давтагдах тийм үр дүнгуудыг одоо ингээд гаргаад ингээд батлаад явж байгаа. Яг тэр юу болохоор тэр хэмжилтийн төхөөрөмж нь болохоор яг л зүгээр төхөөрөмж л байгаа хөх те. Цахилгаан соронзон орон мэдрэгч тийм төхөөрөмж байгаа. За тэгээд яг тэрийг тайлж одоо тэрийг уншиж тэр одоо зургийг уншиж байгаа нь болохоор бас одоо өөр техник юм байдаг л бах л та. Одоо тийм сурдаг сорсон эрдэм баг. Тийм тэгэхээр бас нэг өөр юм нь болохоор одоо ингээд юу гэдэг юм бэ зүм бэлэгтэн гэдэг одоо манайд орчуулад байгаа шүү дээ. Экстра сенсүүд гэдэг. Экстра гэдэг чинь илүү нэмэлттэй гаднах гэсэн үг. Сенс гэдэг чинь одоо мэдрэмжтэй мэдрэх гэсэн үг. Тэнгүүт одоо юу гэдэг хүний 5 мэдрхүүгээс гаднах бас нэг өөр мэдрхүүтэй хүмүүс чинь тэр юу гэдэг тэр юмыг ингээ хэмжээд гэх юм уу те тэрийг мэдрээд ингээд яагаад вэ? Тэр чинь бас нэг төрлийн шинжлэх ухаан юм шиг байгаа байхгүй юу? Яагаад гэвэл тэр хэмждэг тэр юу ингээд био хэмжүүр гэх юм уу те тэр өөрийнхөө био сенсороор ингээд хэмжиж штэ те. Тий илүү өөр одоо сүлжээ орж ирэх одоо бид нар жишээ нь ингээ 2G сүлжээтэй уцаалаа гэхэд зарим хүмүүс ингээ шууд 4G ордог ч юм уу те. Шууд байхгүй гэж ярих нь буруу байна. Тийм бид нар 2G 4G-г мэдрэх тийм одоо юугүй те одоо гэдэг тийм хардвер байхгүй те бидний компьютерт одоо одоо биологи тийм мэдрэх юу нь одоо байхгүй ч юм уу эсвэл тэрийг хөгжүүлээгүй ч юм уу тийм байж одоо бусад хүмүүсийг тийм байж боломжгүй гэж хэлэх бол бас одоо юу л та те ер нь бол тийм мохог л та. Тэр яг энэ бол айгүй сонирхолтой сэдв те. Янз бүрийн тэгээд би яг нэг юм ойлгосон ер нь хүн ингээд заавалчгүй ингээд яг иймэрхүү бүр ингээд тулцсан газар бол яг яалчгүй одоо нэг засвар хийлэхтэй нэг машинаа засуулах хэрэгтэй болдог. Жирийн үед бол яг нөгөө нэг ингээд арчлаад яваад ах одоо бясалгал байдаг юм уу дасгал хөдөлгөөн сайн гэж байгаа нарны илчтэй одоо байгалийн нэг юм юмнууд шүү дээ одоо жишээ нь далайн ус ч юм уу одоо энэ давс ч бас их одоо юм ямиг одоо юм ариутгадаг тийм одоо чанартай гэдэг аахгүй одоо муутгадаггүй те одоо давсан дотор ингээд юу загсыг дээр иш дээр үес одоо хөргөгч байдгүй үед бол те японочууд бол ингээд загсыг давсан дотор ингээд чадгалт даршилдаг байсан. Одоо ингээд сумогийн дивжээгээ ингээд давсаар цацдаг те. Тий одоо монголчууд ч гэсэн яадаг штэ одоо янз бүрийн одоо юу тиймэрхүү нэг юм давсаар засал хийдэг штэ тиймэрхүү одоо гал дээр ингээд давс одоо шатаага тий чат бат хэлгээд тэр чин бас одоо нэг энергийг цэвэрлэдэг гэж одоо би сонссон. Тэгээд яг нарийн юунууд нь сайн мэдэхгүй л те. Тэгэхээр одоо юу гэдэг юм бэ тийм байгалийн юм юмнуудаас бид нэг энерги авч явах хэрэгтэй. Байгалийн гэрэл тусдаг газар тий байгалийн гэрэл тусдаггүй газар бол бас дэмий гэж байгаа. Тиймэрхүү одоо тэгэл одоо янз бүрийн арх дарс марстай газар тий ингээс хотуурхаж хөлчүүрхсэн нэг тийм аура байдаг штэ бүр ингээд нэг зарим паб мап руу оронгоч ингээд бүр нэг юм нэвширсэн үнэр нь ингээд нэг тийм нэг навшин энергитэй юм шиг тий тиймэрхүү болцсон газар мазруудад бол ингээд бэждэг гэж байгаа. Яг тэгвэл хүн ингээс хотоол ирэхэр чинь хүний оюун ухаан ингээд хүн өөрийгөө бие удирдах юуг олонгоч нөгөө нэг хүний бие рүү орох хүсэлтэй тийм энергиуд тий тиймэрхүү юмнууд очиж наалддаг ч юм уу. Тэгээ янз бүрийн агсан цохтуу тавьдаг ч юм уу те ингээд цохтуудаа ингээд янз бүрийн авир гаргадаг штэ хүмүүс ч те одоо тийм оюунлаг бос юмнууд хийж эхэлдэг штэ тэгэхээр эдгээр чинь бас одоо юу гэдгэндээ одоо тийм гадны юмнууд одоо хүний тэр юуг ашиглаж эмзэг байдлыг те өөрийнхөө тэр хамгаалтуудыг болгож байгаа арчаагүй байдлыг ашиглаж орж ирж байгаа юм шиг байгаа юм. Тэгээд бид нар бол ингээд байнгын өөрсдөө засчих хэрэгтэй дасгал хөдөлгөөн хөсөө гаргаж явах хэрэгтэй. Тэгээ өөрийнхөө ер нь бол ингээл яг анзаар би бол одоо ингээ хүмүүсийн энергийг ерөөхдөө ингээд дандаа анзаардаг байхгүй энэ хүнтэй байхад надад ямар мэдрэмж байна те би яг амраа өгш яг хүлх гэдэг нь наач бүр нэг үтсэн чинь гэж. Тэгээд одоо тийм зарим хүний нүднээс нь ингээл харагддаг те эсвэл би зарим хүний нүд рүү ингээд удаан харж чадахгүй ч юм уу ингээд юу гэдэг чинь нэг тийм эвгүй
санагдаал ч юм уу те. Тиймэрхүү юмнууд бас байдаг ш. Тэгэл яг тэр болгон ч бас яг ингээд бодоодох дараа нь үнэн л байдаг аахгүй яг. Дараа нь яг тэр нь ингээд яг эсвэл яг тэрнээсээ болоо би дотроо юм ургуулж бодоод бас тэгж байж магадгүй. Гэхдээ би тэгэхээсээ илүүтэй өөрийнхөө зүн совинд илүү итгэдэг болцсон л доо ер нь бол. Яг нэг төлөвшч боловсрох үед хүн нэг тийм логик руу амар дайрдаг байхгүй. Вау, логик гэдэг чинь ийм гоё. Логик бол үнэхээр гоё л даа угаасаа гоё. Гэхдээ логикоос цааш өөрийнхөө одоо логик гэдэг чинь мэдээлэл төр толгуурлж хийдэг юм шүү дээ. Одоо энэ хоёр дээр нэмэх нь 2 гараад 4 байд юм байна. Тэгэхээр ингээд гэдэг тийм зүй тогтлыг мэдээлэл төр толгуурлж авч байгаа шүү дээ. Тэгмэд одоо бидний авсан мэдээлэл хангалтгүй байгаа учраас тэр цаад зүйлийн логик руу бид нар орж чадахгүй байхгүй. Логик ашиглаж дээ. Тэгээ цаад зүйлийнхаа тэр мэдээллийг авч чадвал тэрэн дээрээ толгуурлаад тэр логикоо бас логик одоо сэтгэлгээгээр гаргалгаа ч юм уу те тэр юугаа гаргаж болно шүү дээ. Тэгээ хүмүүс энийг бас ингээ мухар сүсэг гэж одоо бодож магадгүй. Би бол зүгээр танин мэдгүй л гэж бодож байна. Тэгээ бид нар танин мэдхүү те бид нар юу гэдэг юм бэ хүн чинь 1 км эдэн километрийн радиуст хардаг те. Юу гэдэг 1 метр одоо тэдэн метр өндөртэй те ихэнх нь дунджаар бол одоо метр 70 өндөртэй ч юм уу те одоо сонсох бидний зарим авиг бид нар сонсдог шүү дээ зарим одоо үйлчлэг бол те тэгэл одоо тиймэрхүү бид нар бол бас юм хязгаарлагдмал тийм мэдрэхүйтэй байгаа байхгүй одоо зарим өнгийг хардггүй гэж байгаа юм одоо ингээл зарим камерууч ингээл дулаан харна тийм олон тийм одоо юм тояануудыг харж штэ те бид нар харахгүй сонсохгүй мэдрэхгүй байгаа юмнууд бол зөндөө байгаа тийм учраас одоо ер нь бол юу гэмтэй ингээл яг ингээл болоо гэж одоо орчлын ертөнц бол ингээл болцсон те ойлгочлаа гэдэг тэр бол бас айгаа тийм гинэгнэл юм шиг санагдчих. Тэгээ одоо яг нэг сонсож байгаа хүмүүс ч гэсэн тийм магадгүй Монголд ирээд үзүүлэх боломжгүй тийм хүмүүс байх юм бол яг ер нь бол авраага үзүүлэхээс өмнө яг тийм өөрөө хүн мэдэх юм санагдаад байгаа надад бол. Одоо бол би авраага үзүүлэхэд бол ер нь санаа зовлтгүй аюу гайгүй байгаа гэдэгт итгэлтэй байгаа байхгүй. Яг гэхээр яг нөө сэтгэлзэн байдал ямар байгаа тэр чинь бас аюу хамаатай байгаа байхгүй. Тухайн үед бол би яг өөрийгөө үнэхээр хэцүү байгаа гэдгийг мэдчихсэн. Тэгээ тэр нөгөө байрны эзэн бөө ахт гэсэн байхгүй. Гэхдээ чи одоо энэ нас ингээд цухтаагаад нэг тулгарч л ерөнд авдаг юм да юм гэж хэлсэн байхгүй. Тэгээ би одоо хүнийг сүнстэй байшин дамжруулчих аюу дургу үрцэн байгаа шүү дээ. Тэгээд ер нь нэг тийм яриа мэрийг сонсохоос амар дургу өрөөл. Тэгээд орхисон. Тэгсэн чинь яран дараа нь ер нь тэгэл явж тулгарна гэдэг чинь нэр аягүй зөв. Тэгээ намайг явсны дараа ч гэсэн ер нь ингээл линт тэнд ингээл хоо хоосон гудамж ингээл хойно чулуу өшгөлөөл ингээл би хүнтэй хамт алхаж байгаад хойлохна. Тэгээд яг байрнууд байгаа болохоор гомдолт нь хүн амтан байгаа болоо харахаар байхгүй. Тэгээд дагаад яваад байгаа амар эвгүй. Тэгээд гэрт байхад ингээл шкаф дугаараал байдаг заа. Тэгээд хамгийн гол нь нөгөө муу энергиэр хоолдог гэд тэрийг л ер нь ойлгосон аягүй зөв болсон яг нэг тийм муу юм бодохгүй. Тэ. Одоо айхтэй. Тэгээд тэр нэг муу юм энэ чинь бол нэг сэтгэл зүйн одоо мэрэгжлийн талаас бол амар энгийн яг л зөв бохгүй. Муу юмуд бодохоор хүн өөр асуудалд орж идэг. Одоо айл болох өөрийгөө сайн байхаар одоо positive psychology тий уур бухимдалтай хүн хүртэл яг байнга одоо өөрийгөө өдрөг байлгаад хаар тэр нь стрессийн төвшнөд байгаа багасчдаг байхгүй. Ер нь төрөлхийн ууртай яг тийм сэтгэл зүйн зан төлөв ганцхан байдаг байхгүй 10 дундаас. Тэгэхээр ууртай яг төрөлхийн ууртай хүн бол ер нь айгүй ховор. Тэгэнгүүт одоо тэгэл бид нэр өөрсдөө бас айгүй тэгж зүв одоо гэгээлэг байлгах нь л зөв юм байлээ. Тэгжиж одоо нөгөө төлөө гаднаас хамгаална. Тэрнээс яг одоо мууд холгондоо хүнээр засал хийлгээд байна гэвэл жоохон димэл ах. Тийм шүү дээ. Тэгээд одоо юу гэдэг юм бэ? Тэгэл үйл үүр гэл байж л байгаа байхгүй тий. Ер нь бол. Тэгээд одоо үйлчлүүлэгчдий гэж гисэн одоо ингээд сэтгэл зүйч хүн сэтгэл зүйчээс хараат бос болохыг хүсдэг шүү дээ. Одоо ингээд өөрийгөө одоо засаа авчих чадвартай тий. Одоо ямар асуудал байдгийг мэддэг. Тийм болохыг хүсдэг. Тэр шиг бас хүн өөрөө тийм янз бүрийн одоо ер нь өөртөө л хангалуун байж суралцах айгүй зөв юм шиг байна. Тийм ээ. Hot Marshall Town. Тэгээ. Их уучид. Би ямарс энерги би одоос нэг амар байнгууд үзүүлж чадахгүй шүү дээ. Бас нэг үзүүлэх бас бодлохгүй байхгүй. Тэгэхээр зүгээр одоо би 7 хоногт нэг мих ч юм уу ингээл уул муул руу гарч байгаа байхгүй юу. За ер нь бол нэгтэй хүн амьтантай явахаар л надад заавал нэг хүн амьтанд таалагдах хэрэгтэй юм шиг хүн амьтанд нэг тоглоулах хэрэгтэй юм шиг жоохон яагаад гэдэг байхгүй юу. Тэгээ өөрөө өөрийгөө хүүрээ аваа явуул уул айгу
асуудаг хүрээ даачвал тэгж ямар ч агад хинээс хамааргүй ямар ч зүйлгүй бие дагаад өөрөө бүх шийдвэрүүдээ гаргаад заавал хүний шийдвэр мэдвэр энтэхгүйгээр ганцаараа зүгээр вогнохон гараад явах хандаа аим сонирхол байгаад байгаа зөө. Тэнгуут юу би анхаарч байгаа хөр нар зөө. Ялангуяа эрэгтэй хүн яд нарны ич туянаас өөр дөрөө ингээд тусгаад энергийг биеийг шингээж авч байгаа гэж өөрийгөө амар боддог. Тэр надад нөлөөлдөг. Тэгээ би хөл нүцхэн ингээд газар ингээд гიშхийг бас амар нэг амар даахгүй гарал та. Газраас бас энергийг ингээд нэг ойн уулны тэр энергийг өөрлөг ингээд сорж авч байгаагаар би ингээд төсөөлж нарнаас энерги авч байгаагаар төсөөлж тэгээд энэ орчин ийм аниргүй байгаа тэр байгалийн гэж шоу моо ч юм уу тэдний юмнуудыг бас ингээд мэдэрснээр над руу ингээд ойн тийм энерги тэгээд ойг бол би амар сүнслэг гэж бодож байгаа. Тэг уусаа яалтчгүй ойд ямар нэг юм уусаа байгаа мэдрэмж надад яг байдаг хөхгүй. Яг ямар нэг юм ингээд нүдэг үүлгээ харангууд нэг юм байгаа мэдрэмж байхгүй ч яг байгаа мэдрэмж нь байгаад байдаг хөхгүй нэг савдаг гэж хэлэх юм ааш. Ямтай ч одоо тэгээ яг бэлтгэл хийхдээ би одоо шинко болохоор яг талархлын бэлтгэл хийж байгаа. Тэгээд бүх юм талархаал. Тэгэл энэ ороо ертөнц намайг ийм оюун ухаантай болгосонд нь талархдаг юм уу те. Яг тэгэл ээж бүх юмдаа байж болох бүх зүйл занд орж байгаа бүх зүйл эргээр талархаал ихлэнгуут бас амар гой ингээд баярлууштай юм уу ингээ харагдаад сэтгэл хангалуун байдал нэмэгдээл. Тийм тэгээд одоо тархиа ер нь бол ингээд ийм дадалтай болгоод байгаа хөөе те. Юм талархаад ингээд дадж гин гэдэг чинь жижигхэн юм дээр яаж сурах одоо болцсон шиг тий. Эсвэл юм дандаа ингэж гомдолч ингэж шүүмжилээд ингээд тэгээ яагаад тах юм бол чиний тархич ер нь тэр юу руугаа илүү одоо юу гэдэг юм те нэг хүний бодолч одоо яг ингээл юу тийм тархины тийм одоо дотоод юуны хоёр сигналын хооронд ингээ зай ингээ юу зам үсгэж байгаа шүү дээ нейронууд тийм одоо тэр замууд нь илүү бэхжээд эхэлнэ. Тархины нийлэгжилт гэж. Тийм нийлэгжилт гэдэг юм тийм тэгээд одоо тиймэрхүү сөрөг нийлэгжилтүүд нь илүү бэхжээд тэр нь илүү одоо яг хүн болгон одоо нэг ажилдаа явдаг нэг зам байдаг шүү дээ. Яг тэрэн шиг л одоо тэр замаа сонгочоод байдаг. Өөрөө ирэхгүй тэрүүгээрээ явчаад байдаг ч юм уу тийм л болчтой юм шиг байна. Тэгэхээр бас яг тэр талархлын бэлтгэл бол гоё юм л. Тэс гадна бас амжилтын бэлтгэл гэж байдаг. Тэр бас айгуу надад амар гоё. Би ингээд нүдэ анаад ингээд ботроо бодож байгаа шүү дээ. Тэгээд би аль хэдийн амжилтанд хүрчихсэн байна. Энд ицсэн байгаа юм чинь тий. Тэрэндээ бас ингээд аль хэдийн амжилтанд хүрсэн байна. Миний амжилт бол бодтой. Тэрнийг би өөрөө амжилтанд хүрнэ гэж кодлж ийн гэд бүр хэлж мэлээ тий. Тэрийг бодтой хинч байхгүй болохоор хинч намайг харааг болгоо би нүдэ анцсан. Тэгээд чи удаан хугацаад юу ч бодохгүй за байхын цааш яг бодохгүй байж байгаа оюуханаараа ганц л зүйлийг хэлж байгаа шүү дээ. Тэрийг яг дотор байгаа өөртөө яг ингээд хэлнэ гэдэг чинь бас нэг юм юу шал өөр хэлэлт шүү дээ тий. Би яг юу яг ямар хоолойтой хүн өөртөө яг яаж ханддгийг ч гэдэг юм уу. Би өөртөө ийм өөр хүн хотлаа хүн ч юм уу гэдэг үдээсээ бодож байгаа. Өөртөө яг зориулж өөрөө хэлж байгаа байхгүй. Би кодлж जैन тэ амжилтанд бүр аль хэдийн би амжилтанд хүрсэн би амжилтанд бүх амжилтууд ингээд урд харагдаж जैन маргаж जैन гээл тэгээд бас янз янзын бас Батагийн нэг надад нэг санал болгосон тэр Меркапа гэхдээ амар хэцүү надад бол тийм амархан санагдаагүй одоо нэг Меркапа гэдэг тийм гурван талтай пирамид байгаа байхгүй тэрнийд ингээд дээш харсан пирамид дот ингээд хоёр зэрэгэлдээ давхар ингээд пирамид дотор хүн ингээд сууж ийн л та тэгээд ингээд зүг хартсан болохоор нар ингээд зүг иргэнгууд тэнгэрээс дээшээ ингээд энергийг доошоо ингээд пүн гэдээ авч байгаа байхгүй цэвэр ингээд сансрын энерги авраг аваад тэгээд нөгөө чи буруу тийш харсан пирамид нар буруу иргэдэг тэгээд доошоогоо үзүүр нарцсан доошоогоо бүф гэдэг ингээд надаас одоо мууцсан энерги муу энерги доошоогоо ингээд юулж гаргадаг тэгээд тэр хоёрыг ингээд солилцолтын ингээд эргүүлдэг оюун бодол дотроо ингээд тэгээд дээрээс энерги аваад пирамид дээрээ доошоогоо буруу иргүүлээ пирамидаас ингээд энерги гаргадаг тэгээд дунд бичлэг соолё. Тэд амархан биш юм билий. Яг оюун бодол дотроо ингээл төсөөллөөрөө те дандаа тэгэл ингээл яг тэгээд ингээ яг нөгөө энийг бас та бүхэн хайгаад үзээрэй Merkaba гэд MERKABA Merkaba гэж бичээд meditation гэж бичээд үзээрэй тэгээд энергийн бэлтгэл те энерги гой тэнцвэрлэх гой шинэ цэвэр энергитэй болох бэлтгэл гэж би ойлгосон шүү дээ. Аюу сонирхолтой. Тэгээд ууланд гарч оюун бодлоо зэгслэх нь бол надад ашигтай амар кайф гэж өөрийгөө ихлүүлж байгаа зүрээс ганцлаар
Тэгээд кофе мофи байвал бүр гоё. Тэгэл чокоба мокоба юу гэдэг дэлгүүр ороод хямдхан ирнэ энгийн зүсээс таашаал авч болж байгаа байхгүй юу. Зүгээр модон чихэр аваад уулын орой дээр нэг ширхэг зүгээр займаг аваад нэг ширхэг чупс тэгээд юу ч үт нэг жижиг уус аваад ингээд хөнгөө газар уулан цайхан гараад тэдэргээ гаргаж тавиал ингээл өөрөө жижигхэн хямдхан юм аймаг гой тансалж тийм үү яа тийм тий бицхэн юмнаас аймаг их таашаалыг одоо аваад өөрийгөө эрхлүүлэх боломжууд хүн болгонд байгаа байхгүй. Боломжтой бол уулзах хайр нь айгүй олон талын ач холбогдолтой байдаг. Одоо нэг оффис дээ шүү дээ тий. Хүн ингээд зүгээр завсралгаанаараа заавал ч цонхоор ногоомод харахалгүй зүгээр оффист чинь нэг юм ногоон гургамал байл тэрийг харж завсарлуул ингээд айгүй сэтгэл онгодог гэж байгаа байхгүй. Одоо стресс тайлагдчихэдэг. Тэнгүүд ойд алах чинь ганцаараа байх гэдэг нэг тийм болж байна. Шүршүрт байхад хүн ингээл гинт олон санаа ордог. Яг шүршүрт байхад нөө бирүү ус хүрээд бас тайвшруулж байгаа л да. Тэгээд ганцаараа байхад нөгөө нэг бас давуу тал нь болж байгаа. Тэгээд тэр ногоон тэгээд тэрнээс гарч иж хүчил төрөгч уушгийгэн сайхан дөрөвчж байгаа. Тэгээд одоо хайкинг хийхэр чи хөл гарын булчин ширмэстэй дагаа зүрхний цохилт хурцаад тийм сайжраад те. Айгүй олон даалын давуу талтай байдаг л да. Хөл гарын ингээд бас хөдөлгөөн булчин ширмэс тэгээд тэр байгалыг навч мэдрэн байгалыг бол мэдгүй хүн одоо байгалийн хатан болохоо эргэ байгаль руу тэмүүлэх нуус харахчгүй л дээ. Тэг санаж байгаа. Дээр нь ингээл янз янзын гой бодлоод алхаж захтай. Уулаар гарч захт ингээд айн гой бодлоод ордог байхгүй яалч. Яг одоо марчиж л одоо хэлий гэхээр. Би ингээл хөл нүцгэн уул руу ингээл гарангууд миний хөл ерөөсө хэр болохгүй байхгүй юу. Тэгэл ингээл хальт ингээл бодож захт авирж явах бүртээс нь хүртэл бараг бясалгал байгаа. Манай бадрал буух болчихлоо. Окей. За bye guys. Тэгээ би болохоор одоо 2 жил баг амралт аваагүй тэгээд одоо явах гэж байгаа. Өнөөдөр одоо ирээд өнөөдөр нэг хоноод маргааш шууд дахиад 1000 км явна. Хаашаа? Волтро нөө өвдөцийн нутгаар явж нэг хаяа явдгийг. Тэгээд энэ явуулгыг удажлаа нэг 2-7 онцоод ирээ. Тэгээд их манай хоёроос гой дугаар хийх бах те. За тэгээд удахгүй уулзцай манайхаа бүгдэнд найртай шүү, баярлалдаг шүү. За та хоёрт хэдүүл бас их гоё сайнлаа. Одоо автослаа бодлоо. Тэрэлтэй шүү. За ардаас өөрөө шок авна. За ийш эргэж мэргэж юм зогссон дээр юм шиг байна да. Дуусгая. За тэгээ баярлалаа залуусаа 360 подкаст ямар хөө санагдтаа сэтгэлдээ үлдээгээрээ тэгээд 360 юм ярьлаа шүү дээ. Монгол хамгийн анхны 360 подкаст байлаа. Яби хамрын. Нэг подкаст байж байгаа маань ийшээ жоохон. Хитахан зогсоолох. Давхар боод юм хүмүүс зэгсэлчих. Яг энд үү? Окей, за зогсоолоо.